За. За жаарай. Одоо миний дэлгэц бүтэн харагдаж байна уу тий? Тийм байна. Тэг чинь. За. За бүгдээрэнд нь өдрийн мэнд манай ивентэд цагаа гаргаад оролцож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Бас бидэртэй ярилцлага хийхээр болсон Эрдэнэтуян агчтай их баярлалаа. Эрдэнэтуян агч маань болохоор энэ удаад мэрэгжлийн хэрхэн зөв сонгох вэ болон тэгээ карьер төлөвлөлтийн талаар биднэртэй өөрийнхөө туршлагыг хуваалцах болно. За тэгээд энэ удаагийн ивентийг болохоор би Эркамны би удирдах авч явна. Би болохоор энэ community-гийнхаа гишүүнээр саяхан хэлсээд явж байгаа юм хүн байна. За манай агуулгын хувьд гэх юм бол эхлээд би тэгээд өөрсдийнхөө нөгөө нэг Mongolian Mining Community of Association гэдэг Americas гэдэг энэ community-га товчхон танилцуулчих. Тэгээд үргэлжлүүлээд бид зочныхоо товч танилцуулгыг яриад тэгээд мэрэгжлээ хэрхэн зөв сонгох вэ? Амжилттай карьер хэрхэн бий болох вэ? Манлайлал удирдах төвшөнд хүрэх талаар болон карьерийн чухал сургамж, залуус төвх зөвлөгөө гэдэг сэдвийн хүрээнд зочинтойгоо ярилцгаар байгаа. За тэгээд энэ ярилцлага маань эхний 40 минут 40-45 минутанд зочин бид хоёр маань ярилцсан. Үлдсэн нэг 15-аас 20 минутанд болохоор хүмүүсийн асуулт хариултанд хариулаад дуусгаад байгаа юм нэг цагийн ярилцлага байх болно. За зориу хатаа энэ хэсгийг танилцуулах уу? За ер нь бол манай байгууллага Америкийн Денверд, Колорадо мужид байгуулагдаад үйл ажиллагаа явуулаад одоо тасралтгүй одоо 2 жил гарсан болж байна. Ерөнхийдөө манай бордын гишүүд Солонгоо болохоор CEO, тэгээд манай IBEC болохоор CEO, тэгээд Төмөн Бадарч гэх залуу маань болохоор CFO, тэгээд манай Эрдэнэтуян маань өөрөө манай Монгол дахь бордын гишүүн гэж явдаг. За дээр нь бид нэр саяхан Эркага маркетинг директороор авсан байгаа. Тэгээ манай Эрка манаас сүүлийн хэдэн career talk-ийг аягүйс амжилттай явж байгаа юм хүн байна. За тэгээ ерөнхийдөө үйл ажиллагааны зорилго маань болохоор бид нэр яг өөрсдөө одоо гадаад байгаа монголчуудад дэмжих, илүү ойр дотн байлгах, одоо тэгээ мэдлэг чадвар туршлагаа хуваалцах, дээр нь одоо энэ дэлхийн түвшинд ажиллаж байгаа том компаниудын байгууллагууд руу одоо ижил түвшинд яаж орох уу, өөрсдөө яаж илэрхийлэх үү гэдэг байдлаар ерөнхийдөө ажиллаж байгаа. Дээр нь яг Монголд бас бид нэр одоо нэлээд холбоотой байдаг. Тийм утгаараа монголчуудаа зориулаад бас Монголд байгаа уулуурхай мэрэгчлэн залуучуудад зориулаад ингээд сар болгоны ивентийг хийж одоо мэдлэг туршлага тодорхой хуваалцдаг байгаа. Тэгээ сая 7 сард ерөнхийдөө амралтаа аваад эргээд 8 сард бид нэр буцаад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа. Ерөнхийдөө сар болгон бид нэр career talk, тэгээд knowledge share гэсэн ийм секшнүүдийг ингээд явуулгуулнаа. За тэгээд манай ярилцлаганд идэвхтэй оролцож байгаа залуучуудаа баярлалаа. За баярлалаа зургаах. За хэдүүлээ ярилцлага эхлэе. Би Эрдэнэтуян агчийг товч танилцуулъя. Манай Эрдэнэтуян агч маань болохоор 2000-аас 2004 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд үргэлжлүүлээд карьераа болохоор хувийн секторт ажиллаж явж байгаад одоо болохоор Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх гэдэг албан тушаалд ажилладаг. Мөн Монголын уулуурхай үндэсний ассоциацийн гүйцэтгэх захиаллаар ажилладаг ийм хүн байна. За Эрдэнэтуян агч та өөрийнхөө одоо анхны ажлаас одоо сургууль сонголтоос болон одоогийн карьер хүртэлх замналаа өөрийнхөө одоо танилцуулбал яаж танилцуулах вэ? За бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. Тэгээд намайг бас урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. За саяас яг бүр анх мэрэгжил сонголтоос эхэлж асууж байгаа шиг байна Эрика тий. Тэгэхээр бидний хувьд бол 2000 онд төсөжсэн гэдэг чи одоо 26 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 10 дугаар ангид төсөөд тэгээд их сургуульд ороход бол тухайн үед бол бид нар чинь конкурст ороход яг энэ байгаль орчны мэрэгжил гэдэг экологийн мэрэгжил гэдэг би чи яг химийн гүнзгий ангид сурч ирсэн. Дотоод тэгээд Эрдэнэтийн хувьд бол яг химээрээ бол манайх хим физикээр бол нэлээд гайгүй явдаг. Улсын олимпиадуудад нэлээд өндөр оноотой гарчдаг ийм хүүхдүүд их суралцдаг байсан. Тэгээд бидний хувьд бол яг төгсөд бол химээр конкурсдах, за эсвэл ангаахт одоо эмч болох юм хоёр сонголт байсан. Тэгээ манай анги бол гүнзгий анги нэг 26 7 хүүхэдтэй байсан санагдчихээн. За тэгээ тал нь орог эмч болно гэд ангаахын
их сургуулийг сонгож исэн. За тэгээ үлдсэн хэд нь бол яг хиймчээр явна гэж сонгож исэн. За миний хувьд бол хиймээр сонгоод конкурстаад за нэгээр гарсан. За нэгээр гарахад бол нөө сонголт ирдэг шүү дээ. Яг аль ангиа сонгох вэ гэдэг. Тэгээ мөсийг мэдээж одоо нэгээр гарсан болохоор бид Монгол Улсын их сургуулийг сонгодог байсан. Тэгээд их сургууль дотроо бас анги нь хийм дотроо экологи хийм, хүнсний хийм, технологийн хийм гэдэг одоо олон бас сонголтуудаас би бол экологи хийм гэдгийг сонгож ирсэн. Тэг яг хөө тэн дээр бол одоо сонголт хийхэд бидний үед бол одоогийн шиг ийм мэдээллийн их сурвалжууд те зөвлөгөө авах, ярилцах ийм зүйл бол харьцангуй одоо хомс өсөн ш 20 хэдэн жилийн өмнө. Тэгээ ямар ч сан тухайн үед бол манай аав л надад зөвлөж исэн. За одоо экологи 900 ирж байгаа энүүгээр суралц чи энийг нь сонгочих гээд. Тэгээ миний хувьд бол экологи гэдэг үгээ ч мэдэхгүй бид нар ч одоо яг экологи гэдгийг бол нэг түмэн бодис мэдсээр төсөлж байгаа шүү дээ. Тэр үед ордог хичээл нэг түмэн бодис хийж хичээл ордог. Тэгээ ямар ч байсан за энийг нь авах хэрэгтэй байна гэдээ орсон. Тэгээд их сургуулийн хувьд бол бид нар экологи химийн 2 дахь төгсөл буюу 6 хүүхэд сурж байсан. За өмнөх төгсөлд нь 4 хүүхэдтэй. Тэгэхээр энэ мэрэгжлийн хувьд бол нөө шин тутам байсан учраас тэгж олон одоо сурагцлагчгүй төгсөж исэн. За тэгээд Азар яг 2004 онд төгсөөд энэ Centera Gold Inc гэдэг энэ Канадын хөрөнгө оруулалттай компани. За Borogold компанид одоо манайхаар бол Borogold компанид бол хөрөнгө оруулалт хийгээд за 3 дахь орны хөрөнгө оруулалттай анхны одоо алтны үнцэн орд бол Монгол улсад үйл ажиллагаа эхлүүлсэн. За энд бол яг 2004 онд бол барилгын үйл ажил бүтээн байгуулалт дуусаад одборлолтын үйл ажиллагаа эхэлжсэн. За энэ дээр миний бол би анх байгаль орчны техникч гэдгээр ажиллаа эхэлжсэн. За тэр нь бол ажлын левел нь бол 4 билүү 3 билүү нэг айгүй бага одоо хамгийн одоо инженерүүд техникч инженер гэж техникч за тэгээд зохицуулагч инженер гэдэг ингээ явдаг. Тэг ямар ч байсан техникчээр ажлынхаа гарааг эхлээд тэгээд 2 жил тутам ингээд төвшнээр нагсаар агаад тэг хамгийн сүүлд нь яг инженер гэдэг мэргэжлэрээ албан тушаал дээр Borogold-тэй багтаа ажиллаа өгчээсэн. За тэгээд дараа нь Rio Tinto компанид 10 онд бас ажлын санал ирээд орсон. За тэгээд эндээс хойш дандаа ер нь бол ажлын санал ирж дараагийн төслүүд дээр ажиллаж исэн. Тэгээд энэ нь бол яг хуу Borogold бол өөрөө уулуурхаан салбарт одоо маш олон зүйлийн анхдагч одоо компани болж чадсан. Энэ бол мэдээж барууны анхны хөрөнгө оруулалттай дээр нь бас уулуурхаан салбарт одоо энэ аюулгүй ажиллагаа, байгаль орчин гэдэг маш олон одоо соёлын бас анхдагч үрийг маш амжилттай тавьсан. Маш олон одоо боловсон хүчнийг бэлтгэж тэр нь бол дараагийн одоо уулуурхаан салбарын маш олон шин төслүүд дээр одоо анхдагчт нь болж явсан. Ийм бас буянтай төсөл гэж миний хувьд бол боддог. Тэр Rio Tinto компанийн хувьд бол оюутлогын төсөл буюу одоо тухайн үед Ivanhoe Mines-аас хөрөнгө оруулалт хийгээд за 10 онд яг менежментийг авч ирсэн. За тэгээд тэр үед бол 10 онд ч яг хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаад бас яг одоо барилга бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эхлэхэд бас байгаль орчны хэлцэд бол орж ирсэн. За тэгтээ орохдоо бас л би байгаль орчны менежментийн системийн ажилтнаар орж ирсэн. За тэгээд сүүлдээ яг compliance superintendent болж ажилласан 3 жилийн хугацаанд. За тэгээд дараа нь Spire Mine-д бол бид нар эрүүл мэндийн аюулгүй ажиллагааны менежерээр ажилласан. За Spire Mine бол уул нь бол хөгжиж чадсан бол манай одоо хойд бүсийн хамгийн одоо сайн чанарын антрацитийн одоо нүүрсний ийм орд байсан. Гэхдээ харамсалтай нь одоо болтол ингээд төслийн үйл ажиллагаа хийж чадаагүй. За энэ жилийн үед бол одоо замын барилга бүтээн байгуулалтын ажил явнаа гэд ингээд зөвшөөрлүүд дээр ажиллаад явж байгаа. За тэгээд би бас нэг хэсэг гэр бүлтэйгээ Австралид манай нөхөр суралцаар яваад тэнд 2 жил ажиллаад за тэгтээ бас өөрөө үнэлгээний компани байгуулад алсын зайнаас үнэлгээний байгууллагын нөлөөллийн үнэлгээг нэгтгэх зөвлөх одоо тийм ажлуудыг бас хийдэг байсан. За энэ нь бол илүү үнэлгээнээс гаднаас compliance талын ажлууд дээр бол компаниудтай жижиг компаниудтай бол хамтарч ажиллаж байсан. За эргэж ирээд бол хаан алтаа гэдэг энэ баруун бүсэд бас алтны үндсэн ордын шин төсөл эхлэх гэж байна гэдэг ажлын сайнал тавиад ийшээ орсон. За гэхдээ энэ дээр бас орохдоо ер нь бол би яг энэ Spire Mine дээр ажиллаад одоо яг энэ хуучин ажиллаж байсан оюутлогоо Spire Mine, Borogold гэдэг төслүүд дээр бол маш их одоо юу гэдгийг яг хариуцж байсан ажлууд маань байгаль орчин, илүү орон нутаг гэсэн чиглэлүүдээр ажиллаад за тэн дээр бол нэлээд олон ачаал авцсан. За дахиж уулуурхаан салбар руу орохгүй гэдэг одоо яг юм зөвлөхөр ажиллаад явж исэн. Тэгээ буцаад одоо хаалтаад оролцож гэхэд нь бол үгүй одоо би орохгүй гэдэг манай хамт оюутлагад ажиллаж исэн хүмүүс маань захирлан болсон. Эдэл ингээд шин төсөл эхлүүлье баруун бүс гэдэг. Тэгээ яг энэ мэдээж бороо оюут толгой энэ төр бол одоо
олон улсын менежментээр яг одоо Монголд амжилттай эргэцсэн төсөл гэхдээ мэдээж бас олон шүүмжлэлтэй асуудлууд байдаг шүү дээ. Зардал өртгийн хувьд өндөр гэдэг те. Гэхдээ бид нар одоо яг ингээд шууд барууны менежментийг хуулбарлах нь манайд бас ажилтгүй юу гэдэг одоо тэрийг бид нар ингээд ялгахтайгаа ойлгохтойгоос болж ирсэн үеэсэн. Тэгээ миний хувьд бол яг эдгээр төслүүд дээр ажиллаж байхад бүх одоо төслүүд өөр бүс нутагт үйл ажиллагаа явуулж гин бүх төслүүдийн одоо олборлож байгаа түүхий эд нь өөр байсан. За тэгээд ингээ орон нутгийн онцлогийн шал өөр байсан. За тэгэхээр бид нар нэг арга барилаар явж болохгүй юм байна гэдэг зүйлийг бол яг төсөл болгон дээрээс анзаарч ирсэн. За хаалттай төслийн хувьд бол ажлын саналыг хүлээж авахдаа одоо энэ баахан ингээд нэр бичсэн байгаа учир нь бол энийг би нөгөө доктортой байдлын газар гэж байгуулад за өмнөх одоо төслүүд дээр байсан алдааг давтахгүй байхыг бол хүссэн. За доктортой ажлын хөгжлийн газарт нь одоо энэ хаб буюу эрүүл мэндийн аюулгүй ажиллагааны хэлтсийг оруулах хэрэгтэй, байгаль орчин, олон нийт зөвшөөрөл гэдэг ингээд за бүр PR мөртлөө орох ёстой гэж ингэж санал тавиад за ийм газар байгуулах юм бол орё гэд бид нар бас яг анх бас гүйцэтгэх зэрэгтээ бид нар дөрүүлхнээ яг энэ төслийг бас эхлүүлж исэн. Тэгээ маш богино хугацаанд бид нар 20 онд эхлээд 22 онд яг үйл ажиллагаа олборлолтын үйл ажиллагаа эхэлж исэн. Тэгэхээр энэ бол бараг сүүлийн 10 жил 10 гаруй жилийн хугацаанд богино хугацаанд үйл ажиллагаа эхэлсэн. Үнцэн ордын юм төсөл болсон. За мэдээж ковидын хүндрэл гэдэг одоо хүндрэл бэрхшээлийг тооцсон бод маш олон бэрхшээлийг бол бид нар туулсан. Гэхдээ бид нар яг Монгол залуучууд гадны инженер, техникийн ажилтнуудгүйгээр за баруун бүсэд буюу уулуурхаас сул хөгжсөн бүсэд одоо ийм хариуцлагатай уулуурхаа яг Монгол одоо менежментийн загварыг гаргаж эхлүүлсэн бас энэ төслийг бол амжилттай одоо эхлүүлээд одоо ч гэсэн үйл ажиллагаа нь одоо ингээд жигтэрсэн дараагийн төслөө одоо охин төслөө одоо ингээд удахгүй үлгээдэж хад бэлэн болцсон ингээд явж байгаа. За энэний дараа бол тэгээ уулуурхай үндэсний асоциацтаас гүйцэтгэх зардлаараа ажиллах санал ирсэн. Тэгээ мэдээж яг энэ бүгдийг та хэд ингээд сонсоход бол энэ сүүлийн 20 гаруй жилээр уулуурхай салбарт одоо тохиолдож байгаа туулж байгаа энэ уулуурхай салбарын туулж байгаа энэ замнал одоо бодлогон дээр миний бие бол ингээд хамт ажилласан энд одоо бодож байгаа улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, орон нутгийн иргэд за энэ олон нийтийн одоо хандлага гэд маш олон зүйлүүдийг яг одоо өөрөө газар дээр нь мэдэрсэн. За тэгээ энэний хувьд бол яг хууль эрх зүйн хувьдчдэр, төр захиргааны байгууллага гарч байгаа шийдвэрүүдийн хувьдчдэр за олон нийт нь өөрөө ингээд уулуурхай үйл ажиллагаа дэмждэггүйгээд маш олон одоо шүүмжлэлтэй хандах. За нөгөө талдаа уулуурхай салбар нь өөрөө эдийн засгийн тулгуур салбар болчоод байдаг. Гэтэл тэр салбарт одоо дэмжлэг байхгүй яваад байгаа гэх мэтчил одоо салбарт яг одоо уурхайн талбай дээр ажиллаж исэн хүний хувьд бол ярих ёстой, дуурах ёстой маш олон зүйлүүд байсан учраас бас энэ дээр ажиллах ёстой гэд манай хүн нөхөртөөгөө бас ярилцаад яг энэ ажлыг бас хийж эхэлж исэн. За тэгээд одоо яг энэ ажлаа 4 жил хийж гүйцэтгээд энэ жилээс бас ерхий сайдын зөвлөхөөр ажиллаач гэд ингээд орж ирсэн явж байна. Тэгээд мэдээж яг уулуурхайн салбар өнөөдөр яагаад эдийн засагт ийм том орон зай эзэлчээд өнөөдөр бас ингээд олон шийдвэрлээг асуудлууд хийх ёстой зүйлүүд байгаад байна вэ гэдэг дээр бас өөрсдийн дуу хоолой салбарынхаа бас төлөөлөл болоод явах ёстой байна гэдэг өнцгөр бас хараад ороод ирсэн ингээд төрийн ажилд одоо анх удаага ингээд нэгдэж явж байгаа юм хүн байгаа. Өстой ариун туршлагатай юм байна. Баярлалаа тань. За та тухайн үедээ болохоор нөгөө яг хиймээрээ дагнацсан учраас хиймээр яг сонгох боломжтой мэрэгжил юу байна гэж яагаад сонгож ирсэн юм бэ штэ тий. Надад ч гэсэн яг тийм тохиолдож ирсэн. Би тооны гүнзгий сургууль байсан учраас зөвхөн тоогоо л нүдэд байдаг. Өөр ингээд урлагийн авьяас байсан боловч тэдрийг ингээд хаяа зөвхөн ингээд тоонтой холбоотой мэрэгжил сонгоцсон байгаа байхгүй юу. Гэтэл одоогийн бидний одоо дүүнерч гэх юм уу те эсвэл мэрэгжлээ солих боломж одоо цагт ялангуяа аюу их байдаг болцсон байна л та. Тэгэхээр залуу хүн өөртөө тохирох мэрэгжлийг юу н хэрхэн сонгох хэрэгтэй юм бэ? Магадгүй ингээд би зураачаа би ингээд хүсэл мөрөөдлөл дагаана гэд зураач гээд одоо мөнгө аягүй баг болдог те. Хүний суур хэрэгцээг хүртэл манай Монголд чинь зураачаар амьдрахад аягүй хэцүү штэ те. Тийм үед одоо ингээд би хүсэл мөрөөдлөө дагаана гэд өөрийнхөө дуртай амиг хийх нь зөв юм уу? Эсвэл яг энэ мэрэгжил эрэлттэй юм байна. Монголд уурлуурхайн салбар одоо илүү их цалин өгч ийн гэд энэ тийшээ явах хэрэгтэй юм уу? Хүн юу н яаж мэрэгжлээ сонгох хэрэгтэй гэж та бодож байна? За миний хувьд бол тийм нэг сонголт байгаагүй шүү дээ. Тэгэл ямар ч их сургуульд орох ёстой, төгсөх ёстой. За ажил олдвол хийн гэдэг тийм л үедээсэн. Манай үеийнхэн ч одоо 2000 оны ихэр төгсөхөд ажлын байр байхгүй.
уулуурхаан төслүүд байхгүй. Цөөхөн хідэн одоо төрийн өмчтөй хідэн төслүүд явдаг. За тэгээд манай ангийнхан гэхэд одоо хаашаа орох вэ гэхэд ашиг налтмал газрын засны газар орно, хүрээлэнд орно гэдэг ийм л сонголтуудтай. Өөр одоо ийм сонголт байхгүй. Тэгээд бидний хувьд бол одоо тийм одооных шиг юм олон компанитай сонгоол за тэрлүү нь орно, энэ лүү нь орно гэсэн юм юу байгаагүй учраас бас яг байгаа нөхцөлдөө их тасан зохицож амьдэрсэн юм байна, ажилласан юм байна гэж бол хардаг. Тэгээд одоо би хиймчээр, экологч хиймчээр төгссөн мөртлөө яг одоо энэ карьерийнхаа 20 гаруй жилийн хугацаанд би эхний 6 жил нь яг байгаль орчны инженерээр ажилласан байдаг экологчороо. За тэгээд тэнд ажиллаж байхдаа би чинь яг ISO-гоор бол мэргэжсэн. ISO-гийн одоо олон улсын стандартыг бас Синтераг бол Бороо голдод нэвтрүүлнэ гэх яг сүүлийн 3 жил нь бол ISO-гийн одоо чиглэлээр мэргэшээд за оюутлахад орохдоо яг ISO-гийн одоо экспертээр орж исэн. Тэгээ бид нар яг ингээд оюутлахад бол бороод ч юм бол бид нар 3 жил бид нар нэвтрүүлээд ISO-гийн одоо сертификат авч чадаагүй байхгүй юу? Тэгэхээр нийгэмд ингээд соёл тогтсон газар бол ингээд ISO шинэ юм нэвтрүүлэх айгүй хүнд байдаг. Гэтэл оюутлахад бид нар ISO-г анханаас нь нэвтрүүлээд үйл ажиллагаа эхлэнгүүт нэвтрүүлжингүүд маш хурдцтай 2 жилийн дотор бид нар ISO certified болж ирсэн байхгүй. Тэгээд за ингээд ISO-гийн мэргэжилтэн болоо явлаа. За гэтэл 10 онд ингээд одоо Рио Тинтод оюутлахад орж явах үед бол маш олон иргэний нэмийн байгууллагууд ингээд идэвхжээд одоо өвтий watch гэдэг юм маш олон ийм олон нийтийн байгууллагууд бол гарч ирээд төслүүдийг одоо эсэргүүцдэг ийм одоо давлгаа шиг ийм үе эхэлсэн. За энэ дээр хамгийн их ярьж гардаг хүмүүс нь байгаль орчны мэргэжилтнүүд болсон. Тэнгүүд нөгөө байгаль орчны инженер хүн чинь орон нутгийн харилцааны асуудал дээр за бид нар яаж байгаль орчныг хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа юм те эдгээрээ ярих, танилцуулах юм хэрэгцээ шаардлагууд маш ихээр үүсэж исэн. За тэгээд дараа нь нөгөө зөвшөөрлийн асуудлууд, хууль эрхцэн хүрээний хувьд ч гэсэн олон нийтийн эсэргүүцэл тэмцлийг дагаад төр захиргааны байгууллагаас ч гэсэн өгөх нөгөө зөвшөөрлүүдээ нэмэгдүүлэх, чангалах, үйл ажиллагаанд нь одоо илүү хяналт тавих энэ одоо юунууд бол хууль эрхцэн орчноор нь дамжиж уулуурхаан компаниудад маш их одоо хуулийн хүрээнд одоо үүрэг даалгаврууд бий болж эхэлж байсан. Тэгэхээр тэдгээрийн одоо үүрэг даалгаврын биелэгтийг хангах хэрэгцээ шаардлагууд компаниудад бас гарч ирж байсан гэсэн үг. Тэгэнгүүт миний хувьд бол бас нөгөө яг compliance буюу яг environmental compliance чиглэл рүүгээ ажиллах хэрэгцээ үүсэж ирсэн гэдэг. Ингээ харах юм бол ингээл нөгөө бид нар яг энэ чиглэлүүдээр мэрэгчлэлтэн тухайд бэлтгэдэггүй байсан биз дээ. Орон нутгийн харилцааны ажиллагаа одоо ч гэсэн байхгүй. Бид нар дандаа хувьсан өөрчлөлтөөр зүгээр ингээд суралцаж тэр нөхцөл байдалд хин нь одоо байх ёстой вэ гэж тухайд бид нарт тийм сургалт ч орохгүй. За ингээд энэ орон нутгийн хүмүүстэй яаж байгаа энэ дээр мэдээлэл өг гээл те. За одоо энэ compliance гарч энийг яа гэл тэнгууд бид нар өөрсдөө судалж байгаа. За одоо энэ хуулийн яад хийдیں۔ Яаж зөвшөөрлөх вэ ингээл нөгөө инженер хүмүүс чинь compliance болж гин харилцааны ажил хийж гин те. За системийн ажилтан болж хувирж ин гэх мэтчлэн ингээд нөгөө манай салбарын, манай улсын уулуурхайн салбарын хөгжлийн одоо энэ явцсан зарим тохиолдолд байхгүй шин тутам зүйлс нь бидрийг өөрсдөө одоо бие дааж хөгжүүлэхийг одоо шаардж исэн гэх юм уу да. Одоо ч гэсэн хэрэгцээ шаардлага байгаа. Гэхдээ харьцангуй одоо бидний үеийн хүмүүс чинь ингээд нөгөө өөрсдөө мэрэгшээ туршлагажаад явцсан учраас дараагийн үеийнхнийгаа бол харьцангуй бас бэлтгээд байгаа гэж хараад байгаа. Гэхдээ миний хувьд бол юу гэж хардаг вэ гэхээр энийг бас яг нөгөө боловсролын системд нь суулгаад одоо энэ харилцааны ажил гэдэг чинь харилцааны тактиктай тий зөвхөн инженерууд бас яг бие дааад хийх чадвар одоо боломжгүй зүйл л шүү дээ. Тэрний ч хүрээнд бас одоо зарим харилцаан дээр бид нар фейлдж байгаа учраас энэ олон нийтдээ тий эсэргүүцэл тэмцэл үргэлжлэлээр байна. Орон нутгад очрол чадахгүй байх гэдэг юм иймэрхүү асуудлууд бол үүсэж байна гэж хардаг. Тийм учраас би 22 оноос орж ирээд энэ ассоциацид ороод ирээдүйн инженер гэж хөтөлбөр санаачилж ирсэн нь бид нар шин тутам яг одоо энэ салбарт ямар эрэлт хэрэгтэй байгаа юм бэ? Ялангуяа одоо ажлын байран дээр ямар өөрчлөлтүүд бий болж байгаа юм бэ? Тэрэн дээр нийцүүлж ямар шин мэрэгчлэнүүд биднэрт хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг тодорхойлж зарим одоо ангиудыг шинээр нээх хэрэгцээ үүсэж байна тий. Заримуудын хувьд бол хаах хэрэгцээ үүсэж байна. Одоо түрүүний ярьдгаар хуучин багнуурын үйлдвэр за Эрдэнэт үйлдвэрч гэдэг юм уу те энэ үйлдвэр одоо дахиж Монгол баригдахгүй байхгүй юу? Одоо бид нар анх Бороогийн үйлдвэрийг барьж байхад бараг л шинэ үйлдвэр өстой 25 жил ашигласан үйлдвэрчтэй гэж ярьдаг байсан бол одоо энэ сүүлийн үед баригдаж байгаа үйлдвэр бол цоо шинэ үйлдвэрүүдийг нөгөө хятад улс маань аж үйлдвэрчлэлд нь хөгжсөн тэндээс бол бид нар цоо шинэ автомат үйлдвэрүүд илүү авчирч угсарж штэ. Тэгэхээр яг энэ нөгөө хөгжлийг дагаад биднэрт нөгөө ажлын байрны эрэлтэн хүртэл ингээ өөрчлөгдөж байгаа энэ үед яг энэ эрэлт нийлүүлэлтийг одоо илүү оновчтой болгохгүй бол нөгөө л хуучин арга барилаараа одоо болсон хүчнээ бэлдээд тах юм бол энэ орон зай цаашаага энэ зарим одоо бэлтгэсэн
боловсруучтай өнөөдөр хүртэл ажилгүй байна л гэдэг. Яагаад гэвэл яг эрэлттэй мэргэжлээ олж сонгож суралцаж чаддгүй. Зарим нь эрэлттэй байгаад байхад нөгөө хүн нь байхгүй байгаад байдаг тий. Одоо та бүхэн мэдчихэл баш бид нар сэргээл гэрчмж гэж ярьж лээ, газрын уур гэж ярьж лээ, уран гэж баг 20 жил ярьсан тий. Гэхдээ өнөөдөр ураны инженер, ураны чиглэлээр одоо цөмийн энергийн эрчим хүчний чиглэлээр ажиллах инженерүүд бэлтгэгдээгүй. Яагаад гэхээр тэр нөгөө эрэлт байхгүйсэн учраас нөгөө нийлүүлэлт дээр ямар ч одоо юу хэрэгцээ үүсээгүй учраас тэрийг одоо оюутнууд сонгож суралцгаа болсон ч гэдэг юм уу тий. За бидний ч одоо яг нөгөө эд нэг уулуурхаан бүүм гэж 12 онд 2012 оны үеэр чи бүхэл хүн баг геологоор болоод уулын инженер бололсон. Одоо геологч байхгүй болсон. Гэх мэтчлэн ингээд нөгөө карьерийн хувьд бол яг энэ салбарын одоо хөгжил үйл явцад хууль эрх зүйн орчин өөрөө маш их том импактыг үзүүлдэг юм байна л да, нөлөөллийг эерэг сөрөг аль аль тал руу. Тэрнээс улбаатай эрэлтүүд ингээд нөгөө компаниуд дээр маш бас ингээд хурдцтай өөрчлөгдөд байгаа болохоор тэрийг бас айгүй мэдэрч одоо карьер төлөвлөлтөө их нөгөө талд бол хувьсан өөрчлөгдөх боломжууд бол байгаа. Аль нэг мэргэжлэр сурчаад тэ гарч ирээд ажлын байран дээрээ одоо ингээд заавал бид нар шиг одоо юунд дуртай дургуугаар мэдхгүйгээр биш те. Одоо би яг хийж үзээд за одоо энэ мэргэжил энэ зүйл миний хүсэж байгаа хийж байгаа чадах зүйл мөн үү биш үү? Тэ одоо тэрийг бол та бүхэн залуучууд бол 1-2 жил ажиллаад мэдэрч чадна. Өөрчлөгдөх боломжууд бол маш олон болцсон. Одоо тухайн үедээ харьцуулах юм бол маш олон боломж болцоонууд бий болсон. Зарим нь бол заавал дахиад ихтэй сургуульд сурахгүйгээр мэргэжил дэвшлэх байдлаар суралцаад явах тийм боломжтой ажлын байрууд бол маш их болчихлоо ш. Одоо саяны яг системийн ажлууд тий менежментийн одоо ESG байгууллагын орчин нийгэм засаглалын ажлууд байна. За ISO-гийн стандарт гэж ярьж байна тий. Гэх мэтчлэн ингээ маш олон ажлууд дээр одоо мэргэшиж хөрвөж ажиллах боломжийг бас уулуурхаан салбар олгох илүү том давуу талтай гэж бас хараад байгаа. Би нэг юм асуух уу? Ерөнхийдөө харин тийм одоо ер нь бол одоо бас бидний бас нэг санаа зовж байгаа юм. Одоо ирээдүйн инженерүүд одоо бас аюул дутагдaltaй байна л да. Жишээ нь одоо манайд бас нарийн мэргэжлийн институтүүд ер нь их цөөхөн байх шиг анзаарагдаад байдаг. Төрөөс дэмжлэгтэй ч юм уу эсвэл хувийн байгууллагуудаар дэмжлэг аваад ингээд залуучуудыг бэлддэг том лаборатори судалгаа хийдэг тийм. Тэгэхээр нөгөө инженерүүд маань тиймэрхүү институтээр дамжаад нөгөө сураад боловсроо сертификат аваад ингээд цаашаа карьер ахиулаад явдаг л да. Ялангуяа энэ Америкт одоо жишээ нь механик инженер гэж төгсөөд бакалавр ч юм уу мастер ч юм уу гэж төгсөөд ажил дээр нэг 3-4 жил ажиллаад тэгээд эндээсээ за би ер нь яг аль чиглэлээр илүү явуул зүгээр үгээд тэнгүүтээ илүү одоо automation ч юм уу эсвэл project ч юм уу эсвэл одоо найдвартай ажиллагаа ч юм уу эсвэл одоо юу гэдгийг asset management гэдэг юм. Тэгээд нөгөө салбарынхаа институтээр дамжаад ингээд нөгөө сургалтанд нь суугаад ингээд цаашаа мэрэгчлэн бол явдаг. Тэгэхээр энэ одоо энэ залуучууд маань Монгол ялангуяа байгаа залуучууд маань бас Эрдэнэтэйг нүдээр харахад яг ингээд тэгээд явах тийм суур одоо бааз нь байдгүй байна уу? Тэрийг одоо ер нь яаж зохицуулж байгаа юм болоо? Наад чинь бас айгүй дутагдaltaй байгаа зүйл. Бид нар зөвхөн нөгөө инженер дээр фокуслаад байдаг. Гэтэл нөгөө мэрэгчлэн ур чадвартай мэрэгчлэтнүүд бас тэгээ ажилтнууд маш хэрэгцээтэй байгаа шүү дээ. Тэгээ саяхнаас одоо бид нар ирээдүйн инженер хөтөлбөрийн хүрээнд бол энэ асуудлуудыг маш их тавьж яваад одоо нэг үе бодох юм бол нөгөө институт гэдээ яриад байна. Одоо саяны чинь яриад байгаа сургалтын төвүүд те тэр бол дэг бүтцийн хувьд бол айгүй олон бас баригдчихжээ. Одоо олон улсын дон төслүүдийн тусламжтай гараад. Гэтэл нөгөөдөл маань үйл ажиллагаа явуулж чадахгүй, багш байхгүй, тэ эсвэл тоног төхөөрөмж байхгүй, хөтөлбөр байхгүй ч гэдэг юм уу. Ингээд нөгөө үйл ажиллагаа гаццсан. За энийгээ төр хувийн хөгжлийн түншлэлээр ингээд хөгжүүлэх боломжийг олгооч гэж бид нараас аягүй олон жил ярьж явсан. За одоо тэр боломж нь бүрдээд энийг менежментийн хувийн компаниуд руу бас шилжүүлэх энэ ажлууд бол одоо хийгдэж байна. Тэгэхээр одоо юу гэдэг өмнө говьд байгаа одоо институт байх юм бол одоо уулынхаа 2-3 төсөл нийлээд ч юм уу те яг тэр чиглэлийнхаа одоо мэрэгчлэтнүүдийг бэлтгээд одоо менежментээ багшаа бэлдээд нөгөө дид бүтцээ цааш нь яг ингээд хөгжүүлээд явах энэ одоо боломжууд нь одооноос ингээд бүрдэж байгаа. Тэгэхээр энийг бол уулынхаа компаниуд бас бүсчилсэн байдлаар одоо хамтраад ингээд хөгжүүлээд явъя гэдэг. Тэгэхгүй бол яг өдрөөс өдөрт л одоо бид нар нөгөө хүний нөөцийн дутагдaltaа бол нүүр тулж байна. Тэгээ энэ дээр бол бас нэг ийм шийдлүүд ярьж байгаа. За инженеруудын хувьд бол харьцангуй одоо бас бид нар чинь сая 4 жил явлаа. Сүүлдээ нөгөө
мэрэгжил сонголтонд нь туслах хэрэгтэй юм байна гэдэг 10 жилийн хүүхдүүдэд буюу 8-аас 12 дугаар ангийнханд бол бид нар орон нутгаар маш их явсан. Одоо яг үүндээ бол Улаанбаатар сурж байгаа хүүхдүүд бол ихэнх нь гадагшаа бас сургууль руу явдаг юм байна. Яг манай одоо Монгол сурж байгаа оюутнууд бол дийлэнх нь орон нутгаас ирж байгаа хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээ эднэртээ бас бид нар мэрэгжил сурталчилах ажлуудыг бас нэлээд одоо цаг хүч зарцуулж хийсэн. Одоо бас их сургуулийн МУС-ийн ректортай, за шүтээсийн багш нартай бас сая GMIT-ийн багш нартай гэдэг одоо нэлээд хэдэн хүмүүстэй би сая энэ 100 уулзаж ярилцсад бол энэ жилийн эсэлт бол маш эерэг дүн гарч ишүү л гэлтэгээд илээ. Тэгэхээр бас энэ нөгөө мэрэгжлийг таниулах, сурталчлах ажлууд ерөөсөө хийхдэггүй болвол одоо ингээд нөгөө сошиал дээр юун дээр гэдэг дандаа л нөгөө уулуурхайн талаар болохгүй бүтггүй гэдэг мэдээллүүд ихэнх нь яваад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань одоо энэ нэг салбар чи одоо анханасаа л болохгүй юм байна, бүтггүй юм байна, мэдхгүй болохоор тэгээ бид нар чи өөрсдөө нөгөө дотор нь олохоор анзаардгүй юм байна. Тэгээ ямар ч гэсэн тэр сөрөг PR ч гэдэг юм уу мэдээлэл нь илүү их яваад энэ салбарт энэ одоо ажлыг хийснээрээ ямар үн цэнийг бүтээж, ямар одоо тэг инженер хүн юугаар бахархаж, ямар одоо үн цэн хувь нэмрийг улсдаа оруулж байгаа юм бэ гэдгийг нь бас илүү ойлгуул сурталчлах ажлууд хийх хэрэгтэй байна гэж бас игээд тодорхой бас үр дүнгууд гараад явж байна. Гэхдээ энэ бол бодлогоор маш одоо өргөн цар хүрээг хамарч ингэж хийх ажил юм бэлээ. Тэгээ энэ жилийн хувьд бол би бас Mining Week-ийн 3 дахь өдөр нөгөө Future Engineer Summit гэдэг бас өргөн хүрээний юм хурлыг зохион байгуулаад за тэн дээрээ яг энэ талуудыг одоо энэ чинь бүгдэн дээр нь асуудал бас яваад уулзаад яхаар байдаг юм байна. Их сургуулийн одоо буюу бэлтгэх хүний нөөцөө бэлтгэж байгаа тал дээрээ яаман дээр нь за компаниудад те оюутнуудад гэдэг ингээд талуудын байр суурийг бүгдийн сайхан сонсож байгаад за яг одоо бодлогын түвшинд ийм юм хэрэгцээ байна. Энийг гаргаад өгвөл гүйцэтгэх тал дээр нь ийм юм юу байна гэдэг ингээд ажлуудыг нь бас барьж аваад гүгээд явахгүй бол ер нь бол ингээд дундаа орхигддог. Яг энэ нөгөө урт хугацааны одоо төлөвлөлттэй бодлогыг шаардаад байдаг. Тэгсэн мөртлөнгөө тэн дээр одоо нөгөө улс төр маань ямар байгаа л бид бүхэн мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь одоо орхигдоод байдаг. Тэгсэн мөртлөө хамгийн чухал болчиход байгаа одоо энэ хүний нөөцийн асуудал чинь нэг ийм л юу болчиход байгаа юм билээ. Тэгээ энэ дээр бол одоо ирээдүйн инженер хөтөлбөрийг одоо өөрөө ч гэсэн би түрүүн бас яриад байгаа нь бидний үед мэрэгжил сонголтын дээр зөвлөх, туслах тэг ийм зүйл байгаагүй учраас бас энийг бас анх ингэж санаачилж ирсэн. Тэгэхээр бид нар бас яг энэ юу гэдэг энэ салбарын одоо арай ах эгч нар нь те одоо бидний үеийнхэн бол бас энэ дүүнертаа залуучуудаа туслах. За нөгөө талдаа дахиад сая нөгөө хиний Эркагаас одоо нөгөө шифт хийгээд шүү дээ. Зарим хүмүүс чинь карьер шифт хийгээд энэ үед нь бас чиглүүлэхтэй ч гэсэн бас хэрэг болох болов уу гэдэг. Энийг бол нилээ энэ бол одоо айгүй байнгын үргэлжлэх ёстой юм хөтөлбөр багхгүй. Тэгэхээр энийгээ бол нэлээд одоо нандинаж энэ дээрээ одоо маш их цаг хугацаа зарцуулж лээ л да. Гэхдээ яг бас хугацаа их ордог юм байна. Энийг ч одоо ойлгуулж, ассоциацтай нөгөө компани захирлуудтай ойлгуулж, дараа нь одоо яамандаа ойлгуулж, одоо энэ жилээс манай яам бол хүний нөөцийн бодлогоо гаргана гэд ингээ ярьж гин. Тэгэхээр ингээд нөгөө удаан ч гэсэн процесс явж гин. Гэхдээ энийг бид нар илүү жоох өргөн үрэг хамруулж нөгөө кампайн болгож илүү жоох хурдлуулах тал дээр бас ажиллах хэрэгтэй юм бил. За баярлалаа. Би таны саяны түрүүн та хэллээ л дээ ингээд хүүхдүүд маань ингээд хэдэн одоо 1 жил ч юм уу тий 2 жил нэг тухайн ажлын байран дээр ажиллаж байгаа. Үнэхээр энэ миний хийх зүйл биш юм байна гэвэл өөр зүйлээ хийж болно. Эсвэл өөр зүйл сонирхож болно гэж та түрүүн хэллээ. Тэгвэл одоо үед одоо миний үеийнхэн ч юм уу надаас доош хүүхдүүд бол ингээд нэг хэдэн сар ажиллаж байгаа л за энэ бол болохгүй байна гэж дараачийн ажилдаа ороод за энэ болохгүй байна гэж ингээд шилжээл яваад идэг ийм тренд маягийн зүйл гараад ирлээ л дээ. Та энийг юу гэж харж байна вэ? Энэ үнэхээр ингээд өөрийнхөө дуртай ажлаа олох хүртэл ингэж явах нь зөв юм уу? Эсвэл би бол яаж сургагдсан бэ гэхэлэр нэг байгууллагатаа ороод одоо бараг тэндээ тэтгэврт гаран гартлаа ажил гэж ээж аваас надад сургасан тийм зүйл байна. Энэ нь зөв юм уу? Та энийг юу гэж харж байна вэ? Яг бидний үед бол нэг компанид 3-аас дээш жил 5-аас дээш жил ажилласан болвол гэж ийм шаардлага тавьдаг байсан шүү дээ. Дараагийн компани авахтаа тий. Энийг бол тухайн үед бол их зөв байсан. Тэр нь одоо нэг хүн ингээд дадлагжих, туршлагажих, аливаа ажлыг ингээд бие дааж хийх, эргээд шийдвэр гаргах гэдэг ч юм уу тий. Нөгөө өөрийн хийж байгаа ажлыг ядаж ойлгоход хамгийн багадаа 2 жил байхгүй юу? Одоо бид нар зүгээр дөнгөж сургууль төгсөөл ажил дээр гараад бүхэл юм шинэдэг шүү дээ. Тэрийг бүгдээрээ л мэдж байгаа. Тэгэхээр энэ бол яг тэр хугацааны хувьд бол ингээ байх ёстой шаардлага одоо минимум тий. Адуус 1-2 сар ороод тэнд ингээд юм сураад гарч байгаа гэдэгт бол би итгэдэггүй. Зүгээр тэр 5 жил 10 жил гэдэг бол бүр арай хитэц асуудал байхгүй. Удах тусмал хүн хайрцаглагддаг. Тэрэн дээр бол би бас их дэмждэггүй. Одоо бид нар одоо ялангуяа би бол өөрөө
уулуурхаан салбарт ажиллахдаа за бороод л би яг нөө operation үед бол нэлээд урт ажилласнаас биш бусад үед бол дандаа project development буюу барилга бүтээн байгуулалтын үед илүү их ажиллаж исэн. Барилга бүтээн байгуулалтын үе бол төслийг эхлүүлээл тэр баг явдаг байхгүй юу? Тэгэхээр дахиад дараагийн төсөл рүү ингээ явж идэг. Тэгэхээр тэр бол ерөөсөө хамгийн их одоо хувь хүний хувьд хөгжүүлдэг одоо үе юм билээ л дээ. Олборлолт ихчид бол бүх юм ингээд рутин болчдөг шүү дээ, тий. Нөгөө хийгээл ингээл явж идэг. Тэгээ би бас яг нөгөө экспатуудтай ажиллаж байхад экспатууд ингээл маш олон жил ингээл энэ тэнд ажилласан. Гэхдээ нэг төсөлтөөр нэг 2 3 жил ажилласан ингээл тухайн үеийн бидний үе чинь 5 жилийн газар ажилласан бол сайн ингээл яагаад ингээд юм хурдууртай ажилласаа гараад яваад дим бол тэгсэн мөртлөө ингээл яхахлаар мэдгүй ч юм байхгүй. Үнэхээр мундаг хүмүүс байгаа гэдэг чинь ерөөсөө тэр төслийн төсөл хэрэгжүүлэгч бол төслийг аль болох үр ашигтай тэ эдийн засгийн үр ашигтай маш богино хугацаанд өндөр үр ашигтайгаар хөрөнгө оруулалтаа хийгээд үйл ажиллагаа эхлүүлэхэд зорж байгаа тэр үе бол маш төлөвлөлттэй, гүйцэтгэл маш тодорхой ийм үе ихгүй. Тэгээ тэнд бол хамгийн их сорилттой тулгардаг. Бүх юм шинэ хоосон талбай дээр очивол бид нар ч үйлдвэр бариад явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр үед бол бүх сорилтыг туулна, бүгднгийнх нь арга гарна, бүх юм нүдэн дээр ингээд бий болчоод хүлээлгээд өгнө. Тэгэхээр тэр хооронд бол хүн сурч хөгжиж авдаг. Дараагийн төсөл дээр яг ижлэгэн төсөл гэж байхгүй шүү дээ. Бүх юм дахиад ижил төстэй боловч дахиад шинэ сорилт, шинэ дадлаг туршлага хүнд өгдөг юм байлээ л дээ. Тэгэхээр ер нь бол нэг ингээд нөгөө төсөл дээр ажиллаж байгаараа операшн дээр ажиллах сонирхол ер нь айгүй буурчдаг. Тэгэхээр ер нь яг хуу тэр олон жил би одоо нэг газар ингээд тэ байгаад байхтаар бол нэг дэмждэггүй. Тэр бол зөв системийн нэг эрэг болт болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө илүү хайрцаглагдана гэж бид нар яриад байдаг шүү дээ. Гэхдээ тодорхой хугацаанд яг гүйцэтгэлтэй, яг нэг юм тодорхой зорилготой ажиллах юм бол тэр хүний хувьд бол өөртөө хөгжөөд туршлага дадлага одоо суулгаад явхад бол илүү дараагийн карьерт нь хэрэгтэй. Түүнээс тэр 1-2 сарын ажлын туршлагыг бол бас туршлага гэж бас үзэхгүй байхаа л гэж бодож байна. Зөв ойлголоо. Тэгвэл одоо бид нар ингээд зөв карьераа ингээд амжилттай авч явахын тулд эхний ажил маань ч гэдэг юм уу одоогийн ажил маань илүү бидэрт нөлөө үзүүлэх ёстой юм байна гэж ойлголоо. Тэр ажлаас ийм сурдаг байх ёстой юм байна гэж ойлголоо. Гэтэл бидний одоо нөхцөл байдалд ялгаагүй ингээд цалин өндөртэй байвал бас тэр компанид үлдчихмээр ч юм шиг тийм эсвэл өөр компанид орчмоор ч юм шиг. Гэтэл ингээд цалин гайгүй сайтай компани орчим гоё боловч ингээд яг миний шууд удирдах албан тушаалтан ийм тийм юм сурахаар хүн биш ч гэдэг юм эсвэл амар микро менежменттэй хүн байгаад байлаа гэж бодъё. Тэгвэл хүн ер нь яг тухайн ажлаа сонгохдоо яг юуг нь харж юуг нь одоо priority number 1 болгож сонгох хэрэгтэй байдаг юм болоо. За миний хувьд бол эхний 1-2 жил яг үндэ ингээд би одоо яг юм карьерийн яг юм зөвлөгөө өгдөг хүн биш болохоор туршлагаар бас ярьж байгаа шүү дээ. Тэрийг бас ойлгож байгаа. Ажлынхаа нөгөө учир начрыг ойлгох гэж маш их явсан. Яг өөрөө төгсчөөд яг юу хийх гэж байгаа, яах гэж байгаа ойлгохгүй зөв инженерийн үгээр л явж байгаа шүү дээ. За тэр хөдгийг өчөөд хэмжээ дээр тэндээс дээж аваад дэр гэл айгүй төвхтэй санагддаг гэсэн. Ингээл яг нэг хөдгийг ингээл өдөр болго очиол хэмжин 7 хоног болго очиол хэмжин нөгөө төвшин өөрчлөгдөхгүй. Ямар хэцүү ингээл гэснэ заний өдөө бараг зарим үйл мүгэл даарсан үед одоо ингээд нөгөөх нь өөрчлөгдөг байдаг юм чинь тавьчвал бараг тий яадгийн болж гэдэг юм уу. Тэгтээ нөгөө яагаад энийг надаар хэмжүүлээд байгаа юм болоо? Яагаад энэ дээжийг яг энд нэг ижил цэгээс авахуулаад байгаа юм болоо гэдэг ингээд нөгөө судалж эхлэхгүй юу гэдэг чи одоо нэг жил хийгээд хүн чинь нэг уйдаад тий би яагаад ингэ заавал энэ шорог зүгөөд яагаад энэ усыг ингэ хэмжээд яваад байна. Тэгээд нөгөө карьер өөрийнхөө яг тэр хийж байгаа ажлын мэргэжлийн нөгөө энэ компанид оруулж байгаа үн цэн нь юу юм бэ гэдгээ олдсон чинь би өөрийнхөө мэргэжлээгөө дуртай болж исэн. Эн чинь нөгөө энэ байгаль орчинд үзүүлж байгаа энэ компаниас үзүүлж байгаа нөлөөллийг нь хянах гээд байгаа юм байна. Энд ямар нэгэн байдлаар үйлдвэрээс гарч байгаа тэр хаягдл ус нь тий нөгөө байх ёстой хэмжээнээс хүртэх хэмжээнээс давцсан байх юм бол энэ нь байгаль орчинд ийм нөлөө үзүүлэх юм байна. Энэ усны түвшин ингээд өсөөд бураад байх юм бол тэнд нэвчилт шүүрлэлт яваад байгаа гэж үзэх гээд байгаа юм байна. Ийшээгээ ингээд энэ хөрсөн дээрээ тэгээ бүр цаашаа гүн нэвчсэн бол хөрсөн дээрээ гарч иж тэр нь мэдэгдэх юм байна. Хөрсний чанар нь өөрчлөгдөх юм байна гэдэг ч юм ингээд нөгөө би энийг л би хийж иж би энэ одоо одоо үндсийг нь мэдэж авах юм байна гэдэг ч юм уу. За тэгвэл энэ ингээд нөлөөлөл бий болчлаа гэвэл би яах ёстой юм бэ? За нөгөө үйлдвэр дээр нь очие тэн технологийн гор өөрчлөгдсөн үү? За уурхай дээр нь очие нөгөө чудуулгын шин чанар нь өөрчлөгдсөн үү? Ямар шин чанартай хөдөр орж ирээд энд ямар одоо химийн бодис нэмэгдээд энийг ингээд гарч уу гэдэг ч юм уу те. Ингээд нөгөө яг юугаар нь ингээд хөөгөөд яваад ингээд учрыг нь олцсон чинь нөгөө өөрийнхөө мэрэгчлээ айгу дурлж гисэн байхгүй. Тэгээ тэрнээс хойш бол одоо би энэ мэрэгчлийг хийснээрээ
нэгдүгээр компанид одоо сүүлд яг нөө ассоциацид орсны дараа бол би салбартаа гэдэг тийм сэтгэхгүй айгүйх бий болж исэн. Салбартаа би ийм үнцнийг бүтээх гэж байгаа юм байна гэд. Мэдээж та хэдийн асууж байгаа залуу хүмүүст бол цалин мөнгө бол маш чухал. Тэрийг бол бүгд мэдж байгаа. Одоо би ч гэсэн сургуулаа төгсвөл цалинтай байж ийж өөрийнхөө автогч хэрэгцээ хангаж ийж те дараагийн карьер дээр арай илүү өөр сонголтыг бас хийж чадна шүү дээ. Түүнээс өнөөдрийн хоолой яйта гэж ийж тийм алсын юм бодох нь бол айгүй хэцүү учраас тэрийг бол эхлээд цалин бол одоо чухалчлах нь бол эхний үед бол зүг байх. Сүүл рүүгээ мэдээж бид нар шиг одоо 10 20 жил ажиллаад тодорхой хэмжээний санхүүгийн асуудлаа шийдээд те тодорхой хэмжээний бас салбартаа үн цэн бүтээх гээд нөгөө талдаа миний хийж байгаа ажил чинь энэ салбарт ийм үн цэнийг оруулаад энэ салбар чинь энэ улсад ийм үн цэнийг бий болгоо явж байгаа шүү гэдэг ингээд өнцгөр харах юм бол цалин бол нэг тийм одоо бүр гол одоо үзүүлэлт бас биш болчихдаг юм билээ л да. Одоо ассоциацид гэхэд чи би автны шин төслийг эхлүүлээ. Тэнд чинь бас нэг салбарын нэг одоо юу хариуцсан ерөнхий менежер гэдэг мэдээж өндөр цалинтай байхад ассоциац бол надад сая 100 сая төгрөгийн цалин санал болгож ирсэн байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө гэр бүлд оруулж байгаа санхүүгийн хувьд бол тийм мэдээж том нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгээд гэр бүлтэйгээ ярих хэрэгцээ үүснэ, хурж зөвшөөрөх хэрэгтэй, тэрийг чинь хоёр талаасаа шийдэн тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо нөгөө санхүүгийн хувьд ч гэсэн нөгөө талдаа эн чинь миний өөрийн хүсэж байгаа зүйл болчихж байгаа байхгүй. Би бас нөгөө энэ салбарт ямар нэгэн байдлаар улс төрөөр явахгүй тий одоо маш цэвэр өөрийн хөдөлмөрлж олсон мөнгөөрөө би амьдрах боломжийг надад хувь хүнд маань уулзахын салбар өгсөн байна. Эргээд би энэ салбарыгаа зөвөр ойлгуулж, энэ салбарын хөгжилд нэг ч гэсэн одоо өөрийн хувь нэмрээ оруулж байсан гэдэг тэр итгэл үнэмшил одоо жишээлбэл энэ сүүлийн ажил дээр маань намайг илүү хөтлсөн ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэнд бол нөгөө цалин мөнгө гэхээсээ илүү тэр нь илүү давмгаалж ингээд явсан учраас бас одоо харьцангуй байдаг байх гэж би бодож байна. Мэдээж одоо яг чиний карьерийн аль үед тэр цалин мөнгөний асуудал чухал вэ? Аль үед чиний яг одоо дуртай зүйл чи илүү чухал юм те. Тэрийг бас ингээд өөрөө мэдэрхэл авах та яг хүн болгонд тэр нь харилцаа адилгүй байгаа. Миний хувьд бол юм байсан. Нөгөө нэг хүн болгоны нөхцөл байдлыг тухайн момент нь айгүй ондоо юм чинь тухайн үедээ тааруулаад аль нэгийг нь дээш нь доош нь оруулаад ер нь явах хэрэгтэй. Гэхдээ тухайн хийж байгаа ажлынхаа үн цэнийг те утга учирыг ойлгох юм бол ямар ч ажил хүнд ер нь их юм сурах хувьц байдгийн байна гэж би бол таны саяны ярианаас ойлгож авлаа. Тэгээ яг уулуурхайн салбар та бүгдээрээ л уулуурхайн салбарын хүмүүс байгаа байх. Тэгээ ер нь бол бид нар за геологийг ингээд аваад үзэх юм бол геолог бол яг харьцангуй ингээд бие даасан байдлаар ингээд өөрсдөө ирэл хавал хийдэг штэ. Уул уурхай бол майнинг бол дандаа хамтарч хийдэг байхгүй юу? Тэ одоо тэнд засвар механикийн цех байхгүй бол үйл ажиллагаа авахгүй, энд үйлдвэр байхгүй бол энд уурхай байхгүй ингээд айгүй олон хүний хамтын ажиллагааны үр дүн учраас тэнд нэг ч хүн одоо зүгээр байж байгаа хүн гэж одоо байхгүй. Бүгд тодорхой хэмжээний үнцэн, хувь нэмрийг яг тэр төсөл дээр бол оруулж идэг тий. Тэгэхээр тэрийгээ илүү ойлгож би яг энэ дээр ийм одоо үнцнийг дахиад нэмэгдүүлэх байж болно шүү. Бүр тэр нь эдийн засгийн өөжийг ч нэмэгдүүлэх байж болно шүү төслийнхөө тий. Тэгэхээр нөгөө тэр одоо өөрийнхөө оруулж байгаа хувь нэмрийг илүү сайн ойлгож эсвэл зарим нь одоо зүгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бууруулах гэж байна шүү дээ. Тэгэхээр яг тэрийгээ л аягүй сайн тодорхойлж бас яг тэрийгээ утга учираа ингээд өөр дээрээ ямар нэг юм чинь нөгөө нэг ихтгэл үнэмшилтээр бас илүү явдаг шүү дээ тий. Мэдээж яг бид нар сайенс тулгуурласан одоо салбарт ажиллаж байгаа. Гэхдээ тэн дээр ажиллахад ч гэсэн одоо бидний хувьд бол салбарын нөхцөл байдлыг би бол илүү их өөрчлөгдөж ингэж хардаг. Одоо юу гэдгийг энэ үйлдвэрлэл, олборлолт, боловсруулалт, логистик энэ төр бол илүү технологи дээр одоо тулгуурлаж айгүй одоо үлэмж хэмжээгээр өсөх тэр боломж нь бол бүрдсэн. Тэрийг бол одоо энэ технологийн хөгжил бол бий болгочихж байгаа байхгүй. Одоо энэ салбарт дутагдж байгаа зүйл ялангуяа манай Монгол улсад бол харилцааны ур чадварууд, нэмэлт одоо яг энэ soft skill-ууд маш их хэрэгцээтэй болсон. Тэгэхээр тэн дээр илүү бид нар амжилттай ажиллаж ийж тэ одоо наанд жил энэ төсөл хэрэгжихэд бид нар хөрөнгө оруулалт татаад энэ харилцааны ажил бид нар төслөө зөв ойлгуулж таниулж хөрөнгө оруулалт татаж орж ирнэ. За эхлээ гэхэд бид нар төр захааны байгууллагууд үйл ажиллагаа зөв ойлгох ёстой. За дараа нь орон нутгатайгаа ойлголцох ёстой. Дараа нь бид нар нөгөө төслийнхөө үйл ажиллагаа явуулсны дараа бүтээгдэхүүнээ борлуулах ёстой гэдэг нэг цэвэр харилцааны ажлууд бий болж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ дээрээ илүү бас яг энэ салбарынхаа нөгөө өөрчлөлт, шилжилтийг илүү харж, мэдэрч, ойлгож бас яг тэн дээрээ өөрсдөө бас бэлтгэж явах хэрэгтэй болов уу гэдгээр харж байгаа. Түүнээс энэ бүтээл тал дээр бол одоо технологи тэртээ тэргүй энийг бол маш хангалттайгаар
тэ хөгжүүлээд энээс илүү л хөгжинэ. Одоо энэ дээр бол нэг доошоогоо одоо бүтээмж бол унана гэж үзсэн зүйл бол байхгүй шүү дээ. Аа. Зөв зөв. Одоо та бол ингээд анх карьераа эхлэхдээ техникч гэдэг албан тушаалаас эхэлсэн байна. Яг энэ мэрэгжлийн инженер чиглэлийн хүн байсан байж тээ. Гэтэл одоо бол та инженер гэхээс илүүтэйгээр илүү бодлогын төвшөнд ярьдаг тийм удирдагч хүн болсон байна. Тэгэнгүүт энэ техникчээс удирдагч болох хүртэл танд шаардагдчихсан хамгийн одоо хэрэгтэй ур чадвар нь юу байсан бэ? Юу таныг одоо ингэж карьераа ингэж тэ хүчтэй хурдан өсөхөд нөлөөлсөн гэж та боддог вэ? За миний хувьд бол одоо би нэгч нөгөө олон улсын байгууллагууд уулын хаан төсөл дээр бол дандаа нөгөө ажлын байрлалын чинь төвшин байдаг шүү дээ. Левел 1-ээс 10 хүртэл те одоо 10 нь бол одоо шоч гэдэг юм уу те. Тэгээ би бол яг нэгийг ч бол алгасч үзээгүй. Яг бүгднгийн ингээд шат амжилгыг дамжсан. За тэр бол эргээд дараа надад нөгөө салбараа ойлгох, мэдрэх, тэнд юу тулгамддаг, юуг яаж засах уу гэдгийг мэдрэхэд бол айгүй том давуу тал болж исэн. За хоёрдугаар систем, менежментийн систем. Миний мэрэгчлэн болж исэн маань миний одоо яг нөгөө удирдлагын багт орж ажиллахад бол айгүй том тус болж исэн. Тэрийг би бороод ахтуул ингээл ойлгохгүй бас л нөгөө мэрэгжлийн тэр ажлынхаа учир мөн чанарыг ойлгоогүй. Зүгээр л баахан ISO-гийн сургалтанд хамрагдаад баахан гадаад төгснөр ирж заагаад за нэг ийм юм байд юм ингээл хийж явж чад. Яг оюутлахад ороод нөгөө бие дагаад хийхэд энийг чинь яагаад ингэж энэ компани хэрэгжүүлээд байгаа юм бэ? Яагаад хийгээд байгаа юм бэ гэдгийг ойлгоод өөрөө бие дааж хийгээд энэ системийг хэрэгжүүлснээрээ ийм давуу талууд бий болд юм байна энэ компанид. Ийм бас үн цэнийг өгдөг юм байна. Тэгээ өөрөө тэрийг хийхдээ өөрөө мэдлгүй яаж хөгжиж ийснэ бас олж авч ирсэн багхгүй. Тэгээ систем гэдэг бол одоо бид нар ISO гэж ярьдаг шүү дээ. Менежментийн систем гэдэг тийм. Одоо маш олон компаниуд нэвтрүүлдэг болсон байна. За одоо сүүлдээ манай салбарт бол ESG гэдэг нөгөө арай өөр түвшинд гарч орж ирж штэ. Байгаль орчны нийгэм засаглалын стандарт гэдэг тийм. Тэгэхээр та бүхэн анзаарч байгаа бол олон улсад за манай Монгол арайч өөр байдгийн. Уулуурхайн салбарт одоо ажиллаж байгаа компани захирлууд бол илүү дандаа уурхай дарах ч юм уу, үйлдвэрийн дарах ч юм уу тэр хүмүүс маань яг нөгөө захирал нь болоод идэг тийм. Тэгэхээр илүү одоо манай салбар чинь 100 жилийн түүхтэй гэж болж сүүлийн 30 жил нь л одоо бид нар яг барууны соёл орж ирж штэ. Тэгэхээр айгу богино хугацаа авахгүй юм. Яг салбарын хувьд аваад үзэх юм бол тэрнээс өмнө бол дандаа социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгтаа үед хөгжсөн салбар гэсэн үг. Тэгэхээр илүү бид нар нөгөө бүтээмжээр тулгуурладаг байсан байхгүй. Тэнд байгаль орчин яаж ийн хамаагүй те тэрийг одоо боддог ч байгаль орчны хилцтэй хүртэл байгаагүй шүү дээ. Ер нь одоо томоохон үйлдвэрүүд хүртэл. Тэгэхээр одоогийн хэрэгцээ олон улс юу шаардж байна гэхлээр бид нар нэгдүгээр байгаль орчныг чухалчилнаа. Хоёрдугаарт те нийгмийг чухалчилнаа. Тэгээд засаглалыг чинь чухалчилнаа гэж байна шүү дээ. Тэгэхээр засаглал гэдгээ өнөөдөр бид нар юу гэж ойлгох вэ? Одоо бид нар ингээд нөгөө салбар дотор хүртэл ялгаатай ойлголттой байгаа байхгүй юу? За, ерөөсөө л бүтээмж чухал юм байна, уурхай чухал, үйлдвэр чухал гэдэг. Гэтэл өнөөдөр одоо орон нутгатаа уучраа болохгүй бол нэг төсөл явахгүй шүү дээ. Засгийн газартаа уучраа болохгүй тэр төсөл явахгүй болчихж байна. Юу н тэр боловсруулалтчмөр дараагийн асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр засаглалын хувьд энийг өөрчлөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хаалттай дээр ч анх ажлыг ихтэн би эхлээд одоо бидний чинь бол урд нь бороод ахт оюутлахад хад саппортын тим гэдэг байсан. Байгаль орчин орон нутгийн харилцаа саппортын тим гэдэг. Гэтэл энэ чинь лидинг тим болчихж байгаа байхгүй. Урд нь гарч явах хэрэгтэй болчихж байгаа. Урд нь гарч нөгөө засгийн газартаа ихлэ уучраа олох хэрэгтэй болчихж байгаа. Дараа нөгөө орон нутгатайгаа уучраа олох хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд тэр бүх чөлөө зөвшөөрлөө авсны дараа нөгөө үйл ажиллагаач явах гэдэг шүү дээ. Барилгын эхлэн үү, тэ олборлолт нь явна уу, үйлдвэр нь явна уу. Тэгэхээр чи энэ хэдийг амжилттай болж ич дараагийн тэр үйл ажиллагааны доктортой адил ярих болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг одоо л ойлгож байна шүү дээ. Тэгээ хаалттай дээр бид нар яг энийг хийж чадсан учраас тэр доктортой хөгжлийн газар гээ би яагаад байгуулах гэсэн бэ гэдэг чи ерөөсөө энэ байсан байхгүй. Тэгээ тухайн үед би захиралдаа за би танаа уурхаан дарахтай, барилгын дарахтай, тэ адилхан цалинтай, адилхан их мэдэлтэй байна. Тэгэхгүй ингээл нэг дэмжигч баг гэдгээр ингээ яваад байдаг бидний хинж тоодгүй нөгөө компани шийдвэр гаргах төвшөнд оролцож чаддгүй. Гэтэл нөгөө шийдвэр нь бүр энэ төр захааны байгууллагатай хилцээрт орох, ярилцах, тэ шийдэлт хүрэх, орон нутгийн удирдлагуудтай хилцээрт орох гэдэг ийм ажлуудыг хийгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө засаглалын хувьд энэ компаниуд маань өөрчлөлт хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо яг энэ менежментийн систем бол надад одоо яг энэ удирдлагын багт ороход маш том өөрчлөлтийг бол хувь нэмрийг бол хүсэн юм байлээ. Тэгээд энийг бол бас л би нэг нэлээд хэдэн жил хийж ээж ойлгосон. За дараа нь ингээ харсан чинь одоо энэ том BHP, Rio Tinto гэдэг энэ том компаниуд бол дандаа HSE-ийн удирдлагууд нь CEO болдог. Ягаад гэхээр энэ систем ISO за одоо ISO
ESG аль нь ч бай те. Энэ бол нөгөө рискийг хамгийн түрүүнд харж идэг, overall-оор нь харж идэг те. Төслөө харж идэг. За тэр дотроо төсөл дотор ч манайд ямар оролцогч талууд байгаа юм. Засгийн газраас биднэрт ямар нөлөө үзүүлж болох юм, орон нутгаас ямар импакт ирж болох юм те. За манай төсөл өөрөө үйл ажиллагаагаа зөв удирдах явуулах юм бол эсвэл non compliance үүсэх юм бол гэдэг ингээд нөгөө эрсдлийг хамгийн түрүүнд тооцдог хүмүүс яг энэ HSE гэх юм байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүмүүс нь SEO бол бэлэн байна л да. Манайд гэтэл ч нөгөө илүү бүтээмж дээр суурилсан нөгөө удирдагчд нь болохоор эдгээр нь дандаа орхигдчиход тэгэл дандаа нөгөө илүү их олборлох ёстой, бүтээх ёстой гэдэг нөгөө хэсгүүд нь орхигдоод байгаа учраас өнөөдөр бас ийм асуудал үүсэж байгаа маа. Тэгэхээр бид нар бас салбар дотроо ийм ялгаатай байдлыг арилгахын тулд би бас энэ одоо энэ харагдаад байгаа туут стандарт гэдэг энэ олон улсын Towards Sustainable Mining стандарт гэдэг энэ сая бид нар газрын зураг дээр харж байна. Одоо ямар үйл явц болж байгаа вэ гэхээр 3 жилийн өмнөөс эхлээд энэ ESG стандарт ч гэсэн олон улсад бол маш замбраагүй явсан. Өөрийнхөө одоо баримтлагдаг зарчим гэдэг одоо ICMM хэд нэг стандарттай, Gold Council хэд нэг стандарттай, Copper Mark хэд нэг стандарттай тий. Гэтэл энэ тууд стандартын хувьд бол нөгөө нэг газрын зургийг гаргаач ирэх. Тууд стандартын хувьд бол та бүхэн ингээ харж байгаа бах одоо энэ бол яг 9 протоколтой буюу бүх одоо гол яг уулахын салбарт шаардлагатай агуулгуудыг агуулсан байдаг. Тэгэхээр энэ стандартыг одоо Австрали хүртэл өөрөө хэрэгжүүлдэг. Манай улс бол Монгол улс Аз тивийн 3 тулсан болсон. Тэгэхээр олон улсад бол яг энэ тууд стандартаар суурилсан саяны 3 том ассоциац, Канадын ассоциацийн стандартаар суурилсан нэгдсэн нэг стандартыг гаргаад энэ жил одоо эцэлэх гэж байгаа. Тэгэхээр миний хувьд бол 23 онд яг энэ стандартыг Монголд оруулж ирээд нэвтрүүлээд одоо яг томоохон мега төслүүд маань бүгд үйл ажиллагаанд нэвтрүүлэх үүрэг амлалтыг авсан. За нэгдсэн нэг стандарт энэ жил гараад ирэх юм бол дэлхийд даяар нэгдсэн нэг стандартаар дагаж мөрдөнө. Тэгэхээр энэ маань бол нөгөө хөрөнгө оруулагч нар энийг чинь хөрөнгө оруулалтаа эрсдлийг бууруулахын тулд гаргасан стандарт шүү дээ. Ерөөсөө ESG бол нэг гой хөрөнгө оруулалт хийчдэг, нөгөөх нь байгаль орчин дээр баах үйл тохирол үүсгээл эсвэл орон нутгатаа очиж зодтолтол нөгөө төс нь ингээ фейлдчих юм бол тэр хөрөнгө оруулалт эрсдэлт авах гээд шүү дээ. Тэгэхээр яг энэ чухалчлах зүйл чи энэ юм байна гэдгийг л гаргаж ирсэн стандарт байхгүй юу. Тэнгүүд энийг нөгөө янз бүрийн стандартуудыг дагаал янгууд Африкт нэг төсөл хөрөнгө оруулангууд нөгөөх нь нэг өөр стандарт байраад Австрали, Канад нэг өөр стандарт байраад ирсэн нэг нь л ерөөсөө нэгтгэчихье. Одоо нөгөө талдаа бол урд нь хөрөнгө оруулагч энийг зөвхөн шаарддаг байсан бол худалдаа авах тал шаарддаг болсон. Одоо та бүхэн ч сонсож байгаа те. Бид нар ногоон бүтээгдэхүүнийг худалдаж авнаа. За эсвэл хариуцлагатай холбосон бүтээгдэхүүнийг худалдаж авнаа гэдэг ингээд нөгөө даунстрим дээр буюу худалдаа авах тал нь чинь шаарддаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө олон улсад бол уулахын салбар яг энэ хариуцлагатай үйл ухаа буюу энэ байгаль нийгэм засаглалын стандарт бол ерөөсөө санхүүтэй уялдж байгаа айгүй том механизм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ системийг бид нар зүгээр нэг юм символический нэг сертификатын төлөө ч юм уу хэрэгжүүлэх биш. Яг үнэндээ бодитоор үйл ажиллагааг доктортой байдлыг хангахад зориулж хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. За энэ дээр нь нөгөө саяны бидний ярьж байгаа тухайн ажилтны ур чадвар маш сайжирдаг, эрсдлийг маш сайн тооцоолдог, урьдчилан сэргийлдэг, нөлөөллийг бууруулдаг, багасгадаг, арилгадаг ур чадварууд нэмэгддэг. Дээр нь удирдлагын багт орох боломжийг бас энэ системүүд бол олгодсон байлээ гэдгийг би бас өөрийнхөө амьдрал дээрээс олж харсан. Тэгэхээр ер нь бол бид нар эрсдлийг дандаа олж хардаг тийм автомат одоо нэг бүр юм юу суучтай, дата суулгачтай юм билээ. Нөө риск assessment ингээд энэ стандарт болгон дээр чинь бид нар риск assessment хийгээд байдаг. Тэрийг бол анх ингээд төвшөөгөл ямар их юм хийгээд байдаг. Ингээд зарим нь одоо бүр copy paste хийгээл тавиад байдаг те. Гэтэл тэр чинь хүнд нөгөө урдчилж дандаа асуудлыг нөгөө зөвөр тодорхойлж харж эрсдлээ зөв үнэлэхэд бол маш том давуу талыг бас өгд юм байлаа гэдгийг харсан. Тэгэхээр энэ стандарт бол бараг одоо манай салбарт ажиллаж байгаа хүн болгоны одоо өөрийнх нь ажлын байр болгон дээр гарч ирж байгаа айгүй том давуу тал гэж бол би хардаг. За баярлалаа. Хэдүүлгийнхэн ивентийн цаг өндөрлөгт өгч байгаа маань би танаас сүүлийн 2 асуултаа асуугаад тэгээд хүмүүсийн асуултанд хариулъя гэж бодож байна. За сүүлийн 2 асуултаа товчхон асуугаад хоёулаа хариулаад явчих. За нэгдүг нь болохоор та одоо залуу мэрэгчлэн ажилд авахдаа юуг хамгийн түрүүнд хардаг вэ? Хандлага. Тухайн хүний одоо мэрэгжлийн ур чадвар ч юм уу тэрийг нь төрүүлж харах уу? Тэр ажилтаа сайн байна вэ гэдгийг? Үгүй. Ер нь хандлагыг л хардаг. Тэгээд ур чадварыг бол хүнд суулгаж болдог. Ямар нэгэн байдлаар аль нэгэн байгууллага одоо энэ бол зөвхөн миний ч биш аль SEO-гийн хувьд бол хандлагыг хардаг.
За дараа нь аль ч компанид бол хүний нөөцийн бодлого байгаа. Тэн дээр тухайн ажилтныг яаж мэргэшүүлж сургаж авах бүх төлөвлөлтүүд бол гарсан байдаг. Тэгэхээр тэр ур чадварыг бол явцын туршид дадлага туршлагыг бол бий болгож болдог. Хамгийн гол зүйл бол хандлага. Хандлага гэхээр та яг юуг илэрхийлж байна? Одоо ажилдаа эрэг хандах гэх юм уу? Эсвэл хүн ингэдэг гэж үг хэлэхэд тэрийг хүлээж авах чадвар гэх юм уу? Хандлага гэдэг нь яг таны юуг илэрхийлж байна вэ? За миний хувьд бол өөрөө би баг бүрдүүлэхдээ бол дандаа залуу хүмүүсээр бүрдүүлдэг гэсэн дөнгөж сургууль төгссөн хүмүүсээр тэр хандлага гэж хэлж байгаа зүйл дээр бол нөгөө зөв хандлагатай хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Одоо нөгөө нэгдүгээрт энэ салбарт яагаад орж байгаа юм те? Ямар одоо үнц нь бүтээх гэж байгаа юм. За нөгөө талдаа салбарын одоо ажиллаж исэн хүмүүс бол салбар өөрөө өнөөдөр хаашаа чиглэж байгаа, юунд зорж байгаа. За манай салбарт одоо нэг үгүй хэлэхэд салбар дотроо байгаа мөртлөнгөө салбараа муулаа явж байгаа хүмүүс айгүй байдаг шүү дээ. Иргэний нийгэмтэйгээ нийлцэн ч юм уу эсвэл орон нутгийн иргэдэн өөрөө одоо манайх чинь орон нутгаас маш их ажилтаа авах хэрэгтэй гэдэг ийм одоо хүний нөөцийн бодлогод маш их амжилттай хэрэгцсэн. Тэр нь эргээд нөгөө орон нутгийн иргэдэн төслөө эсэргүүцээд байдаг тийм. Тэгэхээр бид нар нөгөө тухайн төслийг сайжруулахын төлөө зорилгоос биш тэрийг одоо юу гэдэг эсэргүүцэж тийм дотроос нь одоо өөрсдөө тэрийгэ сайжруулах арга хэмжээ авахгүйгээр тэгж явах нь бас буруу л гэж байхгүй юу. Тэгэхээр альва нэгэн зүйлт чинь нөгөө энэ салбарынхаа үн цэнийг ойлгодог, мэдэрдэг байх хэрэгтэй. Эргээд энэ салбараа хамгаалдаг, дуурдаг байх хэрэгтэй. Эргээд энэ салбар дотроо үн цэнээ бүтээх, өөрийн хүсэл эрмэлзэл хандлагатай байх нь чухал юм болов уу гэж би хардаг. Хамгийн сүүлийн асуулт нь болохоор амжилттай карьер гэдгийг та яг өөрийнхөө хувьд юу гэж тодорхойлох вэ? Одоо нэг зүйлдээ аягүй сайн мэрэгшээд явах юм бол тухайн хүн амжилттай карьертэй гэсэн үг үү? Эсвэл олон хүн удирдаад явах юм бол амжилттай карьертэй байна гэсэн үг. Таны хувьд энэ амжилт гэсэн үг вэ? За миний хувьд бол одоо юу гэдгийг нөгөө албан тушаал, цалин хөлс гэхээс илүү яг өөрийн нөгөө түрүүний ярьдаг дуртай зүйлээ хийж гин үү? Би өөрөө үн цэнээ оруулж чадж гин үү? Миний хийсэн ажил хин нэгэнд одоо хүлээн зөвшөөрөгдөөд тэрийг олон төслүүд хийгээд хэрэгжүүлээд явж байгаа нь бол миний хувьд бол айгүй тийм сэтгэл ханамжийг өгдөг юм билээ. Түүнээс би тэрийг нөгөө өөрөө авж байгаа цалин өсөр ч юм уу албан тушаал тайтлаараа бол тэгж нэг сэтгэл ханамж бол авдаг төрлийн хүн бол биш юм билээ. Тэгэхээр нөгөө карьерийн хувьд бол амжилт гэдэг маань өөрийн зорж исэн зүйлээ бас хийгээд тэр нь бас олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөн гэдэг чинь хэрэгтэй зүйл болж таарах гэдэг шүү дээ. Тэ ялангуяа салбартаа. Тэгэхээр тэрийг одоо ялангуяа ассоциацид би бол айгүйх мэдэрч ийсэн. Тэгэхээр карьер гэдэг чинь бол би өөрөө хүссэн зүйлээ хийгээд тэр нь хүлээн зөвшөөрөгдөөд явах бол бас их сайхан одоо мэдрэмж байд юм байлээ шүү гэдгийг бас мэдэрч ийсэн. Баярлалаа, гоё тодорхойлолтой. За хэдүүлээ одоо хүмүүсийн асуултанд хариулаад тэгээд энэ ярилцлагаа өндөрлөх үү манай цаг дуусахад 4 минут үлдсэн байгаа юм байна. За би тэгээд чатаар нэг мессеж өгөх шиг байна. Тийм байна. Тууд гэж аль стандарт юм бол ISSBO гэнэ. IS Towards Sustainable Mining гэж би түрүүн нөгөө ярьсан шүү дээ. Одоо тэгтээ яг хөө энэ бол Consolidated Mining Initiative стандарт гэж нөгөө нэгдсэн стандарт маань гарч байгаа. Гэхдээ нэгдсэн стандарт гарсны дараа одоо нөгөө ESG гэх юм уу нэрээ өөрчлөөд яг олон улсад тэр нэр нь бол дахиад өөрчлөгдөж ирэх юм билээ. Яг ESG гэж нэрлэх юм уу эсвэл юу гэж нэрлэх юм тэрийг бол яг энэ ажлын хэсэг нь бол шийдэх юм билээ. Бид нар бол яг туутыг бол авдаг нь бол эртнээс яг энэ туут дээр суурилсан буюу TSM дээр суурилж энэ нэгдсэн стандарт гарч байгаа учраас энэ дээр нь бид нар бэлтгэл ажиллагаа хангажээ гэдээ авцсан. Тэгэхээр одоо яг энэ TSM family болчингууд бид нар саналаа өгөх хэрэгтэй. Олон улсын ESG стандарт анханаас нь саналаа өгөөд тусгаад явахын боломжийг бас бүрдүүлж чадсан. Тэгэхээр тэн дээр бас бид нар нэлээд одоо бүс нутгийн онцлогийг харгалзаж үзэх хэрэгтэй тий. Одоо юу гэдэг Австралийн Aboriginal, Канадын уугуулууд, Америкийн индианууд гэдэг ингээд энэ чинь орон нутгийн харилцаан дээр бид нар шууд бас яг ингээд нэг стандартаар явах боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би зарим одоо стандартын шаардлагыг тухайн бүс нутагт одоо таарсан нөхцөл байдлаас уялдуулах зэрэг саналуудыг ороод бас дэмжигдсэн байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо нэгдсэн нэг стандарт маань гарч ирэхдээ яг нэр нь юу гэж гарч ирэх мэдэхгүй. Одоогийн манай Монголд оруулаад ирсэн байгаа ESG стандартын юм нь бол TSM буюу Towards Sustainable Mining гэдэг стандарт байна. За баярлалаа.
Манайхаа дээрс нэг юм хэлчихье. Бидэд үйл ажиллагаа сайжруулах зорилгоор сэтгэл ханамжийн судалгаа авч байгаа. Та бүхэн боломжтой бол утсаараа гэс скандаад нэг 30 секундын судалгаа бөглөөд өгөөрэй баярлалаа. За тэгээд манай Эрдэнэтуяа хичээс өөр асуулт байгаа болов микрофоноо нэгээд асууж болно шүү. Эсвэл чатан дээр бичвэл би бас уншааж болж байна. Эрдэнэтэд стойх баярлалаа. Айгуу гоо зөвлөгөө өгч байна. Яг би зүгээр нөгөө стол нэг би ч бас 98 он сургууль төгсөөл юугаач мэдгүй уулуурхайн салбарт орж исэн. 2010 он гэхэд чинь Эрдэнэтэд бас гал уулуурхайн салбар руу орж исэн байна. Зүгээр ер нь бол уулуурхайн салбар бол өөр аюул чаленжтэй. Harsh environment тэгэл угаасаа тэр ажиллаж байгаа нөхцөл байдал гэдэг. Эмэгтэй хүний нүдээр харахад анх ингээ пал хийгээд ороод ирэхэд ер нь ямар санагдсан бэ? Ер нь гол чаленж нь яг юу байсан бэ? Яг тэр анх ихтэй ингээд явж байхад Хэцүү санагдсан. Би нөгөө уурхаа дээр анх одоо дөнгөж би чи 19-т яг сургууль дээр төгсөөд очиж исэн. Тэгэл нөгөө юм гизээ гарс нэг юм мак өмсөөд юм юу өмд өмссөн. Тэгэл явж ийн л та. Одоо мэдэхгүй шүү дээ. Тэгээд сургууль дээр өмсдөг шиг л болцоо. Тэгээ наая гэдээ ах байсан ш нөгөө хин зоргоо мэдчихэж байгаа л манай админ менежер байсан. Хоолн дээр дуудаад чи одоо хаана ирчээ юу өмсөд байгаа ингээл тэгэхэд тухайд ч одоо эмэгтэй хүмүүс бол уулуурхайн салбарт айгүй цөөхөн ажилдаг талбар нь бол ерөөсөө HR, reception, dispatcher, admin гэдэг ийм мэргэжлүүд дээр л байдаг. За миний хувьд чинь байгаль орчны техникч гэдэг за executive assistant гэдэг яг ийм юм дээр л эмэгтэй ажилтнууд байдаг гэсэн шүү дээ. Маш цөөхөн байсан. За тэгээд бороо дээр бол за or controller гэдэг нэг эмэгтэй 2 хүн байсан баг тий. За нэг mining engineer гэдэг нэг 2 хүн. За тэгээд байгаль орчин дээр нэг эмэгтэй 2 гэдэг. Тэгээд бусд нь бол дандаа яг тийм нөгөө админы түвшний ажлууд хийдэг. Тэгэхээр айгүй цөөхөн тийм эмэгтэй орон тоотой айгүй limited. Тэгээд ер нь бол бид нар яг системийг нэвтрүүлээд явж байхад ах нарын одоо юу хуучин нөгөө соёл нь байгаа шүү дээ чинь дандаа Эрдэнэт багнуур гэж энэ тентхийн урхаанаас ирсэн хүмүүс бол барууны соёлыг ойлгохгүй нэг юу ч мэдхгүй хүүхдүүд ингэдэг тэгдэг гэл ингээл нөгөө эмэгтэй хүүхдийг хүнийг бол одоо хардаг өнцг нь айгу өөр байлаа шүү дээ уулуурхай дээр. За дараа нь оюутлогод орсон баахан тэмцэгч нарт орон ярилцаа гэл ингээл тэгээ ер нь бол аль болох гадны гар хүлгээл те. Тэгээ одоо бол харьцангуй хандлага айгу өөрчлөгдсөн эмэгтэй хүмүүс маш их одоо орон зайгаа тэлсэн байна. Одоо бараг 30% төрхөө явж байгаа салбарын нийт хүний нөөцийн тий. Дээр нь бол эмэгтэй хүмүүсийн эзлэх байр суурь удирдлагын багт бол удирдлагын түвшинд бол нэлээд ихссэн байна. Саний ярьж байгаа систем бол биднийг бас ийшээ оруулахад за энэ олон талт харилцаа бол бас яг удирдлагын багт гарахад бол нэлээд их түлхэж болж байгаа болов. Энэ дээр бид нар илүү их давуу талтай байна. Тэгэхээр илүү одоо нөгөө давуу талуудаа ашиглаж яг энэ бодлогын түвшинд удирдлагын багт олон эмэгтэйчүүд бас гарч ирэх ёстой гэж хардаг. Тэгээд харцангуй одоо тухайн үеиг шиг тийм эмэгтэйчүүдийг юу чаддгүй мэддгүй гэдэг энэ ойлголт бол 20 хэдэн жилийн дотор багассан л байна л да. Тэгээ одоо бид нар ч юм бол 40 гараад явсан ч гэсэн бас л нөгөө ингээд хандлага бол байж л гэдэг нөгөө ах нарын тий. Гэхдээ энэ бол ингээд жилээс жилд их багасж байгаа. Тэгэхээр олон охтууд одоо би бол ингээд маш олон уурхаагаар явсан. Одоо сүүлийн жилүүдэд зөвхөн ингээд царгааны ажлаас илүү харилцааны ажлаас илүү том операторууд дампуудын чинь операторуудыг эмэгтэйчүүд хийж штэ. Тэгэхээр тоног төхөөрөмж маань хүртэл одоо эмэгтэйчүүдийг ажиллахад тийм хөнгөн хялбар бас боломжтой болсон байна шүү дээ. Тэгэхээр бидэрт бол одоо нөгөө тийм гүний уурхай төртөл ажиллах одоо тэр дүрм журм болчихсон. Тэгэхээр бидэрт тийм одоо эмэгтэй хүн гэж нэг тийм ялгаатай юм шиг тийм нөхцөл байдал ерөөсөй байхгүй гэж харах тийм гоё цаг үе ирсэн байна шүү дээ. Тэгээ миний үед бол яг анх төгсөж байгаа үед бол хэл хэцүү л санагддаг байсан. Одоо тэгээ ботхоор нөгөө төвчээртэй байсан эцэст бол олон зүйлийн ас ард гардаг юм билээ л дээ. Тэгэхээр эмэгтэй хүүхдүүд бол шантрах нэг хэрэг байхгүй. Тийм хэцүү хүн салбар биш. Маш сонирхолтой гоё салбар. Тэгээ уулуурхайн салбар нэг орчин бол тэгж амархан бас гардаггүй салбар. Хэцүү ч гэсэн тэндээ дурлаад байдаг. Баярлалаа. За баярлалаа. Нара гараа өргөсөн байгаа мэн асуулт асуух уу? Сэмэнэ айгуу сонирхолтой яриа болж байна. Баярлалаа. Би одоо таны ингээд харж исэн кейсүүдээс аль нутгийн прожект дээр одоо ингээ хүмүүс ингээд эсэргүүцэх нь их байсан бэ? Миний төсөөлөл бол одоо Монгол юм чи тэгэл малчаад ингээл энэ манай малын
малын ус, удны усанд хүрээд байна гэх юм. Тиймэрхүү төрлийн эсэргүүцэл байдаг болов уу гэж бодож байна. Америкт одоо кейсүүдээс ялгаатай тий. Одоо аль нутгийн хүмүүс илүү их эсэргүүцдэг вэ? Энд яагаад тэгдэг вэ? Тэгээ таны харж ирсэн одоо хамгийн бахархалтай ч гэх юм уу те resolution case юу байсан бэ? Ер нь би сүүлийн 4 жил бүх бүс нутгаараа 2 удаа тойрсон. Тэгээд яг өөрөө миний ажиллаж исэн төслүүд болохоор Говь, Баруун, Хангай гэсэн бүс нутгуудад байсан. Тэгээд бүх бүс нутаг онцлогтой. Бүх бүс нутаг тэгээ аль аймаг, аль сум гэдгээсээ хүртэл өөр байдаг. Тэнд яг ямар одоо ястан, бусаатан байна гэдгээсээ хүртэл ингээд өөр байдаг. Тэгэхээр нөгөө яг нэг ийм арга аргачлалаар би одоо нөгөө түрүү яриадсан шүү дээ. Австралид нэг өөр, Америкт нэг өөр мэдээж метод бол адилхан байж болно. Орон нутгтай харилцааны тэр системээ нэг зөв гаргаад планаа нэг гаргаад тэрийгэ хэрэгжүүлэх арга аргачлалаа гаргаад явж болно. Гэхдээ яг тэр тухайн аймаг сумандаа таарсан арга аргачлалыг тухайн мэргэжилтэд өөрөө л гаргах юм билээ. Тэгээ миний хувьд бол яг л нөгөө одоо оюутлогод ажиллахдаа оюутлогын юуг ба шууд тэр бороогийнхыг хуулаад болохгүй. Шууд оюутлогыг говьхтаад болохгүй. Тэгэхээр яг нөгөө тухайн юун дээрээ маш сайн хамтарч ажиллаж орон нутгийн ирэг дээрээ би бол хаалтаа дээр хонон өнж явдаг гэсэн тойроод айл болгоноороо ороод уулзаад айл болгоны бүр ядаж байхад айл болгоных нь амьдрал өөр тий. Тэгэхээр яг нөгөө олон нийтийнхаа юуг ойлгохын тулд бол нөгөө нөлөөлийн айлуудаас эхлээд тэгээ багийнх, сумынх, аймгийнх гэдэг ингээд нөгөө юугаар нь маш сайн мэдэрч ойлгох хэрэгтэй. Ямар үндэстэй хасаатан, ямар одоо мэрэгжил боловсролтой, ямар амьдралын түвшинтэй хүмүүстэй тий яаж ажиллах уу гэдэг тэр тактикуудаа гаргах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэрийг бол одоо энэ систем маань ерөнхийдөө гайденс нь болчдөг. Гэхдээ тэрийгээ өөрөө яг яаж одоо тааруулж тэр хөтөлбөрийг гаргах уу гэдэг бол тухайн мэрэгчлэлтний ур чадвараас хамаарна. Мэдээж энэ систем яагаад амжилттай хэрэгждэг вэ гэхээр энэ олон талт харилцааны дундын платформ учраас энэ бол амжилттай хэрэгждэг. Тэгэхээр бид нар ямар ч байсан одоо нэг ийм харилцах арга аргачлалтай болцсон. Одоо тэгээд тэрийгээ ингээд зөв нэвтрүүлэх, хэрэгжүүлэх хэрэгцээ бол айгүй өндөр байгаа. За одоо зөв юу гэдэг манай улсын хувьд ингээд харах юм бол баруун бүс нутаг бол уулуурхай айгүй сул хөгжсөн. Тэнд бол одоо ингээд анханаас нь тэр хаалттай төсөл зөв суурийг тавьчихаар дараагийн төслүүдэд айгүй эргээр ингээд нөлөөлөд явцдаг. Нэг төсөл буруу эхэлчих юм бол дараагийн төслүүдэд ингээд бүр ингээд гай болчдөг. Тэр нь явдггүй. За зүүн бүс гэхэлэр илүү тэр нөгөө газрын тос илүү одоо давмгаалсан тий хятад хөрөнгө оруулалттай гэдэг ч юм ингээд ямар одоо бас ашигт малтмал минерал тэр бүс нутагт байна гэдгээс хамаарат ямар улсын хөрөнгө оруулалт байна гэдэг нь бас дахиад өөр байдаг. Тэрнээс хамаарат ямар улсын хөрөнгө оруулалтаас нь хамаарат нөгөө иргэдийнх нь үзүүлж байгаа реакшн хүртэл өөр байдаг. Тэгээд тэр нөгөө үндэсний ястан ингээд нөгөө айгүй олон зүйлийг бид нар харахгүйгээр нэг л формат ингээд байгаа да ингэж явна гэдэг ингэчих юм бол айгүй буруудаад байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө түрүү яриад байсан энэ харилцааны ажил гэдэг маань өөрөө бараг сэтгэл зүйч байхаар юм билээ. Би бол одоо ингээд тэр айл болгонд ороод уулзаад ингээд яриад явхад бид нар чинь инженер сүртэй хүмүүс ч юм бол илүү математик сүртэй хүмүүс шүү дээ. Одоо тоол боддог хүмүүс ихгүй. Түүнээс тийм харилцаан дээр хамгийн их одоо муу хүмүүс чинь л ер нь л инженер болдог шүү дээ. Гэтэл тийм хүмүүс чинь энэ харилцааны ажлыг хийхлээр фейлдэд нь шүү дээ. Одоо бид нар ингээд сошиал дээрээс ч ингээд харахтаар нэг геологоос очоод нэг ярьслаг авцсан чи яар гэж нөгөө төнгөөрхөн амтан буруу зүрх яриад те. Бид нар чинь тийм харилцааны ажлын ур чадвар багтаа хүмүүсийг харилцааны ажил руу оруулаад байна. Манай салбарын өөрөө алт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар инженер суурьтай давхар ийм харилцааны ур тактиктай хүмүүсийг бэлтгэжиж орон нутгийн харилцааны ажилтан гэж би бүр Монгол улсад тусгаалan бэлтгэх хэрэгцээ шаардлага бол өндөр байна л гэж харж байгаа. Тэгээ энэ бол зөвхөн нутгийн иргэд бол окей ингээд уулзаад ойлгуулад явхад аягүй сайн ойлгодог. Мөн геополитикийн бас өөр хүчин зүйл бол энэ орон нутгийн эсэргүүцэл, олон нийтийн эсэргүүцэлд бол нөлөөлдөг. Энийг бол бид маш сайн мэдж байгаа. Түүнээс биш яг орон нутгийн иргэд бол тухайн орон нутагт өөрөөгөөжүүлдэх тэр зүйлийг нь яриад ойлгуулахад бол харилцаад явахад бол ямар ч асуудал ойлгоод дэмжиж явдаг маш тийм бас ухаалаг хүмүүс эдэн шүү дээ. Тэгээд бол баярлалаа. Бидэрт нэг сэтгэгдэл ирсэн байна. Яг адилхан мэргэжлийн нэг сургуулийг төгссөн байна. Илүү их амжилтыг хүсье. Олон сайхан өөрчлөлтийг салбартаа оруулаарай. Баярлалаа гэж байна. Баярлалаа. За дараагийн нэг хүн маань болохоор сайн байна уу? Уулуурхайн геотехникийн инженерийн 2 дугаар курс суралцдаг юм аа. Цаашид юун дээр илүү анхаарах талаар товчхон зөвлөгөө өгвөл гэсэн байна.
Геотехникийн хувьд бол манай салбарын маш чухал хэсгээ. Одоо тэгээд энэ дээр бид нар бас олон улсад одоо Австрали, Канадад гарсан маш олон залуучуудтайгаа бид нар ингээ холбогдож байгаа. Ассоциацаас надад тэр боломжийг өгсөн. Тэгээ манай зоргоо маань ч гэсэн одоо бас энэ платформыг үүсгээл бид нар Монгол байгаа залуучуудаа гадаадд сурж байгаа залуучуудтай холбоо хин хинд нь мэдээллийн тутмаг байдал байдаг, хин хинээсээ суралцах хэрэгцээ байгаад байдаг. Тэгэхээр энэнийг бас бид нар бүрдүүлэх гэж хичээж байгаа. Геотехникийн хувьд бол бид нар Австралийн багш нартай бас хамтарсан хөтөлбөр хийх гэж үзэж байгаа. Тэгээд тэн дээр бол одоо яг геотехникийн хувьд бол бид нараас ингээ орхисон салбарт бас сул талууд бас байгаа. Энтэй холбоотой маш олон одоо үйлдвэрийн урхан ослууд бий болдог. Тэгэхээр энийг бас бид нар яг энэ менежменттэй яаж хосолж явах уу гэдэг энэ хөтөлбөрийг бас ингээд гаргаж байгаа. Тэгээ энэ дээр бас мэдээллийг бид нар хуваалцаад явъя. Тэгээд саяхан бас та бүхэн мэдээллийн чанартай хуваалцаад мэргэжлийн нэгдсэн холбооны хууль гэж батлагдсан. Энэ хаавар улсын хурлаар. Тэгээ энэ хууль маань одоо нэгдсэн холбоо нь ингээд бүх манай салбартай холбоодууд нэгдээд нэг одоо юм холбоотой болж байгаа. Тэнгүү тэр холбоо маань төрийн зарим чиг үүргийг шилжүүлж авах одоо боломжтой болж байгаа. Тэгээ энэ хүрээндээ одоо энэ сургалт, мэдээллүүд, гадаад харилцаа энэ төр дээр бас илүү ажиллана. Тэгэхээр одоо мэдээж илүү яамнасаа илүү агсан түвшинд илүү хурдтай ажиллана гэдэг энэ хүлээлт байгаа. Тэгэхээр энэ холбоотойгоо хамтраад одоо яг энэ геотехникийн чиглэлээр бас сургалтууд хийнэ гэдээ бас бид нар ихний яриануудаа хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ мэргэжлийн нэгдсэн холбооны холбоо маань саяхан өнгөрсөн удахгүй пэйж нь гараад мэдээллүүд ингээ гараад бүтэц зохион нэг дэргэд бас ийм ажиллах илүү маневртай ажиллах одоо ийм бүтэц бас бий болж байгаа болохоор яг энэ сургалт юунууд дараа л нэлээд ахиц гарах болов гэж бас харж байгаа. Тэгээ тэн дээр бас илүү мэдээлэл цаад явна. Тэгээд ер нь бол геотехникч вэ нүү юу ч байна. Тэгээд сая цаашдаа илүү анхаарах зүйлс гэдэг дээр хэлэхэд бол энэ системийг бас маш сайн сонирхож судлаарай тий. Энэ бол заавал одоо дадлаг курс аваад ч юм уу, их сургууль сураад ч юм уу биш. Онлайнаар ч гэсэн одоо энэ системийг өөрөө судлаад хөгжүүлээд энэ системийг мэдлэгтэй болчих юм бол дараагийн нөгөө карьер төлөвлөлтөн дээр илүү нөгөө урттай удирдлагын багтаар орж ажиллах, манлайлал үзүүлэхэд бол та бүхэнд их хэрэг болно шүү. Мэдээж та бүхэн үндсэн өөрийн сонгосон мэргэжлүүд байгаа. Тэрүүгээрээ сурж байгаа, ажиллаж байгаа. Дээр нь нэмэх нь энэ системийг сурж бас өөрийнхөө карьерийг илүү урттай одоо удирдлагын багт төлөвлөхөд чинь бас хэрэг болох болов гэдгээс бас хэлээд байгаа юм. За баярлалаа. Өөр асуулт асуух хүн байгаа болов? За ингээд асуух зүйл гайгүй болвол хэдүүлээ энэ удаагийн ярилцлага ингээд өндөрлөе. Бидний урилгыг хүлээж авч оролцсон Эрдэнэт ягчтай маш их баярлалаа. Тэгээ манай энэ удаагийн болон ер нь ивентүүд маань бүгдээрээ рекорд хийгдээд YouTube дээр байршдаг байгаа. Та нар дахиж үзэх юм уу эсвэл өөрсдийн мэргэжлийн хамт ажилтнаа эсвэл найзуудтай үзүүлэхээр бол манай YouTube хуудсан руу ороод бидний бичлэгийг дахиж үзэх боломжтой байгаа шүү. За тэгээд манай дараагийн ивент маань болохоор 9 сарын 30-нд knowledge share байдлаар зарлагдахаар төлөвлөгдөж байна. За тэгээд хүн маань тодорхой болоод бүх зүйл тодорхой болсны дараа би тэгээд LinkedIn болон Facebook дээрээ построо оруулаад явна. Бидрийг дагаад мэдээллийг аваад яваарай. За тэгээд энэ удаагийн ивентэд оролцсон бүх нэрэнд нь маш их баярлалаа. Бүгдэнд нь ажлын болон салбарын өндөр амжилт хүсье. За баярлалаа. 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 Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За